За сайн байцгаана уу. Өнөөдөр одоо та бүхэндээ амжилтын түүх контентын маань одоо эрхэм зочноор Ирсак компани лидер, Ирсак компанийг одоо Монгол дэлгэрүүлэх энэ одоо чухал үйл хэргийг эхлүүлсэн гайхамшигтай, дайчин, цуцшгүй одоо нэгэн сайхан эмэгтэйг би та бүхэнтэй өнөөдөр ярилцсандаа туйлын таатай байна. За тэгээ одоо та бүхэндээ тэрхүү гайхамшигтай одоо хүчрхэг эмэгтэйг уулзуулъя. За тэгэхээр Ирсак компани лидер тэр биш одоо бид бүхний одоо хүндэт спонсор маань өргөдөн оролцож байна. Тэгээд өнөөдөр бид хоёр маань мэдээж Ирсак компанийн лидер тийм ээ тэр биш лидерийн амжилтын түүхийг одоо бүхэн сонсно. Яг энэ компани орж ирэхэд ямар одоо саад түвшлийг даван туулж ирсэн. Яг одоо энэ хүний одоо хичээл зүтгэлийн үр дүнд өнөөдөр энэ компани бас Монголд орж ирсэн. Өнөөдөр энэ олон одоо монголчууд одоо санхүүгийн одоо нэмэлт орлоготой болж байгаа. Энэ сайхан буянтай үйл эхлүүлсэн эрхэм одоо спонсор тэр биш таны одоо урилгыг минь хүлээж авч оролцож байгаа маш их баярлалаа. За тэгээ лайв үзэж байгаа одоо хүмүүстээ бас мэдчихлээд өөрийгөө сайхан товчхон танилцуулаад тийм ээ. Танилцуулна хэмээн урьж байна. За сайн байцгаана бүгдэнд нарийн өмнө төргий. Өнөөдөр одоо энэ сургалтын контентыг зохион байгуулж явуулж байгаа клубийнхаа тэргуунд маш их баярлалаа. Энэ одоо бид нар шинэ яг энэ техникийг бид нар яаж ажиллуулах яах их тэр талаар нэг сайн мэдэхгүй шүү дээ. Ийм залуу одоо энэ орж ирээд ийм чадварлаг залуу орж ирээд биднэрт ингэж тусалж бидний ажлыг ингэ дэмжиж ингэж аваад маш их баярлж байна. За тэгээд намайг Гэлэг Шарвын Тэрвш гэдэг. Би одоо 62 настай. Би одоо Германд сургууль боловсрол эзэмсэн. Тэгээд ер нь бол ихэнхдээ голдоо ер нь жоохон бизнес хийх тиймэрхүү юм одоо орчуулга жуулчанд орчуулга тэгээ бас орчуулагч тэгээ бас бизнесийн хувийн бизнес эрхлэх тиймэрхүү юм хийж байсан да компаниудын дэд захирал гэж байдаг шүү дээ. Хэдэн компани дэд захирал хийлээ. Өөрөө нэг 2 компани байгуулж үзээд дампуурууллаа. Боломжтой хэрэгцээ юм билээ. Зоохгүй билээ надад яг үнэ хэлэхэд. За ингээд өөрийгөө танилцуулбал юм байна. За баярлалаа. Тэгээд юм хийж үтсэн хүн байгаа. Тэгээд одоо өнөөдөр бас эрхэм спонсор лидерээс бас асуухад за энэ компанийг одоо жишээлбэл одоо та бол одоо аргагүй энэ том баг командын толгой спонсор, хүндэт спонсор гэж бид хүнддэг. Тэгэхээр энэ одоо Ирсак гэдэг компаниг хин нэг нь мдээгүй, огт сонсоогүй, Монголд орж ирэх хэсэг нь тодорхойгүй байсан цаг үед та энэ компани талаар мэдээллийг хаанаас олж аваад яагаад чухам ер нь Ирсакийг би Монголд оруулж ирж тийм ээ ажиллуулах хэвээр би яагаад энэ Ирсакийг заавал Монголд дэлгэрүүлнэ гэж ингэж зорж ажиллах болвоо энэ түүхээсээ та танилцуул. Нөөстө сайхан асуултаа гэдэг шиг те. Энийг хүмүүс мэдэх хэрэгтэй бас те. За тэгээд ер нь бол ингэдэг шүү дээ. Одоо сүлжээний компаниуд Монголд орж ирэхдээ заавал бараа эргэлт нэгдэг. За тэдний хэмжээний бараа эргэлт нэгсээ дараа Монгол руу орно гэж. Тэгээд энэ анх одоо энэ анхны одоо сүлжээний компаниуд байгуулж байсан хүмүүс л ерөөсөө ингээл бараа зөөгөөл те. Тэгэл ингээл бүр 2-3 жил болж ээж нөгөө бараа эргэлтэнд нь хүрчээж нуруугаа авч ээж ингэж одоо орж ирдэг. Тэгвэл хамгийн гол нь энэ Ирсак компани болох төр 100% хөрөнгө оруулалттай өөрснөө ерөөсөө 2022 оны эхний 6 сард Монголд орно гэсэн зорилготой төлөвлөгөөтэй байсан. Тэгээд тийм учраас нөгөө одоо Туркээс, Казахстанаас лидерүүд Монгол руу баг өсөхгүй юу? Тэ? Тэгэхээр хамгийн гол нь бас ингээд үнэхээр энэ үнний худлаа юу гэдэгт итгэж энийг эхлэнэ гэдэг бас хэцүү те. Тэр спонсор маань одоо манай спонсор чинь Бакетгүл Гүлья те. Юу лээ Бакетгүл Мусаа юу гэ те. За энэ хүн тэгээд яасан гэвэл ерөөсөө нөгөө надад тэр маркетинг гэдэг рүүч мэдэхгүй шүү дээ. Гүлья өөрөө мэдэхгүй дөнгөж орчод удаагүй байсан. 1 сарын 25-нд яг энэ компанид орж ирсэн. Тэгэхэд надад юу харуулсан? Үр дүнгийн зургуудыг би хараад үнэхээр энэ үр дүнтэй бүтээгдэхүүн байдаг бол стандарт хийх юмсан гэдэг. Тэгээд Гүлья өөрөө нөгөө ямар ч маркетинг мэдэхгүй яагаад гэвэл би өөрөө пианараар ажиллаж байсан. Тийм учраас би олон үеийг ерөөсөө мэдэхгүй. За тэгээ би чи өөрөө олон үеээр ажиллах туршлагатай юм чинь YouTube-ээс орс хэл дээр зөндөө маркетинг байлээ. Чи тэрнээс юугаар судлаар гэсэн баггүй. Тэгээд би чи энийг мэдээж маркетингийн сайн мэдэхгүй. Гэхдээ Гүльягийн хэлсэн одоо ярьсан юмнаас би нөгөө логикоор ингэж холбож одоо энэ компани үнэхээр гайхалтай маркетинг гэж бодсон баггүй. Нэг ч тэдэн хувь юм тийм юу ч байхгүй. Юу ч гэсэн бол надад энэ компани одоо
Казахстанд орж ирээд 3 жил гаруй болж байхад 4-5 сарын 100,000 еврогийн цалинтай хүмүүс бий болцсон байгаа. За 5-10 сая цалинтай хүсэл тоож болшгүй. Энэ компанид ямар ч тийм нөгөө промошн байдгүй, машины, байрны одоо юу гэдэг аяллаа тий. За тэгээд дээр нь лидерүүд одоо юу байдгүй. Лидерээ цолны мөнгө гэж байдгүй. Бүх одоо тийм юмудаа цалин руугаа оруулсан байлээ. Гэхдээ би эн чинь локер болж байгаа яг тийм юм байна тий. Яаж энэ 3 жил гаруй дотор 100,000 еврогийн цалинтай болох энэ компани чинь маш их мөнгө өгж байгаа юм байна тий. Энэ юм дээр үндэслээ. Тэгээд дээр нь юу гэж хэлсэн бол ерөөсөө бөөлийг баг мэдж байгаа юм бол сар болгон оноо хийх шаардлагагүй. Тэр одоо энгийн хамтарч хоёр хүнийг нэгдүгээр игнэнтэй шууд урьдчилан IT үүсгэх юм бол лидер 5 оноогоор үүсгэх юм бол ерөөсөө сар болгон оноо хийхгүй болно гэсэн. Тэгээ энэ компани чинь 6 сард орж ирнэ гэсэн байсан. Гэхдээ 6 сар орж ирэхгүй бас мэдэхгүй шүү дээ. Одоо шил зарим компаниуд орж ирнэ гэдээ 20 гаруй жил болсон. Зарим нь орж ирнэ гэдээ 2-3 жил болоод ингэ байж байна. Тэгэхээр би юу гэж бодсоо надад тэр халаан стандарт аягүй таалагдсан. Би ч одоо компани философи надад таалагддаг гэдэг шүү дээ. Халаан стандарт бол ерөөсөө бодлоо хийхгүй, зурж хэмжихгүй гэсэн тийм юмтай гэдгийг аягүй сайн яасан гэхгүй. Босож аваад тэгээ ямар сайтай би одоо би та нарыг хараад нөгөө нэг аягүй азтай гэж боддог гэхгүй. Энэ компани надад аягүй таалагдал тэгээд би ерөөсөө нөгөө нэг анхныхаа хүн хэлж байгаа байхгүй юу? Миний одоо өөр компани надад энэ цорын ганц лидер гэж аягүй мундаг лидер гэсэн чинь тэр намайг дэвчүүд бүхэн мэдж байгааг өөр нэг сонсох завгүй. Бүхэн мэдж байгаа вирус нь 2-3 жилээр таньд залгуулж шигсэхгүй. Тэр надад ингээд залгуулсан. Тэгсэн чинь нэг бүхэн манай офсд бүлдэр тэр энэ хараа одоо би компани ерөөсөө ярьхгүй энэ компани багтаа 3-4 мянган одоо хүнтэй гүшүүнтэй аягүй одоо үед хөгжиж байгаа аягүй том компани байсан. Гэхдээ тэр компани бинар маягийн хибрид гэсэн баггүй юу. Тэгсэн чинь намайг хүрээд тэгээ би олцсон чинь 4-5-уулаа тэд нар ч өөрсдөө бизнес хийж байгаа юм чинь ер нь бизнес нь жоохон юм болсон учраас тийм ер нь сүлжээ нэг л явцгүй болоод өөрөө сэтгэж эхэллээ. Тэгээ намайг өрөөнд оруулаад өрөөгөө цоошлоод хэдхэн лидер нийлээд тэнд чинь 3 залуу 2 хүн байсан. За та маркетинг яа гэсэн чинь би маркетинг мэдгүй. Гэхдээ энэ компани философи үнэхээр гайхалтай гэсэн. Тэгээ би түрүү нэг шиг ярихгүй юу? Угаасаа ойлгомжтой юм их цайлаа өгсөн. Та тэд ядаж нэг цоо бичээд ингэж гэж надад тийм байхгүй би энэс чинь цаас төгөл гар тэдэн нууцаар гэж санагдсан. Маркетинг мэдгүй ч хүнд бизнес ярих гэж би ч компаниг ярих гэхгүй манай компаниудтай тий 100% хөрөнгө оруулалттай 100% эко компани одоо гэл тий ингэж ярих нэг компаниг гоё ярьдаг шүү дээ. Ингэж ярихсан цэцэрөөс тэгж яахгүй шууд мөнгө утцсан улсууч чинь тэгээ би тэндээс гарахтаа би энийгэд гарч ирсэн байхгүй юу. Хэрэв одоо надад жишээлбэл ингээд одоо манай ингээд систем тогтцсон байна шүү дээ. Ийм гоё клубийн тэргүүн гэдэг ийм хайр хүрэн ирч хүчтэй ийм залуу энэ залууд бидний амар найдлага болсон. Ийм хүн ингээд одоо байж байгаад ингэж яхад бид нар бол одоо ингээд доошоо хараад ажиллах гэсэн. Тэгтэл надаа миний хажууд намайг дагуулж яваад мэдээлэх хүн байхгүй. Тэгээ ямар нэгэн офс байхгүй. Ерөөс юу ч байхгүй тэгээд би эхэлжсэн байхгүй юу? Зөв. Тэгээ маш сонирхолтой. Тэгээд танд бол бүтээгдэхүүний одоо энэ компанид Монголд оруулж ирэх гэхэд нь хамгийн нэгдүгээр бүтээгдэхүүний үр дүн их гайхамшигтай санагдсан байна гэж ойлгосон зөв үү? Тэгээ хоёрдугаар нь маркетинг. Хоёрдугаар юу маркетинг би мэдэхгүй шүү дээ. Сар болгон захиалга хийхгүй. Гэхдээ би юу гэж бодсон бол одоо шиг бүх компани олон улсын компани чинь сар болгон захиалга гэж багаас гарах урамшуулж авдаг. Гэхдээ бид нар нэг удаа захиалга хүнийг нэг удаа илсүүлэл хэдэн сар захиалга хийхгүй болох юм байна. Яг л одоо тэр үе чинь ингээд бараа бүтээцгөө Казахстанаас наашаа ирэх хэрэгтэй. За та нар мэдж байгаа 1 сарын 25-нд би илсэн. Цагаан сар болсон тий. Бэлтгэл ажил. Тэгээ цагаан сар дуусаад гэдэг юм бол. За тэгээ дээр нь дан ихэлсэн. Оросод тий. Тийм. Яг ихтэй чинь одоо шил зүгээр та нар бодоод үзлээ. Дуучин наарагийн бүтээгдэхүүн зүгээр ийм инхтэй ийм дайн толгоонгүй газар юунаас ирж байгаа замдаа машин шат юу яасан бэлээ ш хамаг бараа бүтээгдэхүүн шатсан бэлээ тий. Тэг чин тэр нөгөө нэг пуужа харуул тэр явж байсан вагон машин ингээд яачвал яах юм. Тийм учраас би хүмүүст анханасаа ерөнхийдөө би жоохон хатмал завтай л да тэр хүмүүст ер нь олон хүмүүс таалагддаг. Гэхдээ энийг үнээр хийх гэсэн өмнө миний шудраг хариуцлагатай хатуу зан хэрэгтэй юм бэ гэж хүмүүс шахалт хэрэгтэй гэж бодохгүй. Тэгээ би тэгж хэлсэн. За ерөөсөө хэрэглэгчийг эсвэлэхгүй. Хэрэглэгч бол бүтээгдэхүүн сонирхож байгаа шууд аал хэрэглэж штэ. Бизнес хийх хүнийг юу эсвэлэх хэрэгтэй. Яг тэгвэл бид нар нэг удаа одоо та нар 200,000 төгрөгөөр бизнес эхэлж яах гэж байна.
зөндөө ямар их суулгад бэлсэхэд энэ бүтээгдэхүүн ирэхгүй ч гэж магадгүй. Замдаа би нэлээд дотны хүмүүстэй бол замдаа бууж харуулж магадгүй те. Зүгээр л бид нар одоо тэгэхээр энэ бизнес чи итгэл өнгөрөлтөд суурилдаг учраас энэ бүтээгдэхүүн үнэхээр юм үүдтэй. YouTube-ээр дүүрэн үр дүнгууд байна. Тэр олон хүмүүс чинь дэлхийн нийтэд ингээ хотлоо юм зарлцсан ярина гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр маш ингээд логикоор сэтгэхэд итгэл өнгөрөлтөд бас мэдрэмжтэй байх хэрэгтэй байхгүй те. Тэгэл ингээд зориглол ерөөсөө ихсэн шүү дээ. Зөв. За одоо тэгээд бас их гайхамшигтай түүх ярьж байна. Энд чинь түүх байхгүй юу? Одоо ягаад бол одоогоос хэдий бид нар олон жилийн өмнөх юм яриаггүй ч гэсэн одоо юу гэдэг нь 6 7 сарын өмнөх тийм ээ 8 сарын өмнөх одоо энэ яг л Монголд энэ орж ирэх хэсэг нь тодорхойгүй байсан. Яг дөнгөж одоо энэ талаар одоо мэдсэн. Ер нь баг энэ Монголоос хамгийн анх мэдсэн одоо баг нэгд хоёрт хүн нь та юу? Тэгвэл тэр Туркийн багийн бас ер нь 12 сард мэдээд тэд нар чинь нэг 3 саядад ирсэн шүү дээ. Тэр тэдний мэдээ байхгүй шүү. Тэд нар ч угаасаа маркетинг мэдчихгүй байсан. Зүгээр л ерөөсөө хямдхан бараатай гэл ерөөсөө бизнесмэнүүд ирсэн байхгүй тэрийг. Бараа маань хямдхан Монголын одоо юунаас 3 дахин хямдхан гэтэл чинь Казахстанаас одоо 3 дахин хямдхан гэтэл чинь тэд нар зөвхөн барааны зөрүүний ашиг харсан болохоос нэг тийм бизнестэй төвлөрөөг байхгүй юу? Зөв. Тэгж яасан байна те. За тэгээд ойлгомжтой. За тэгээд ер нь бол сая сонгох болсон шалтгаануудаа хэлчихлээ. Ер нь яг хэдэн сарын хэдэн та энэ компанид өөрийн гэсэн одоо IT үсгэж орж ирсэн юм. Одоо бас эргээс цагаан сар 2 сарын 5-нд болсон. 2 сарын тийм 1 сарын 10-нд боллоо. Тэгээ 1 сарын 25-нд ингээд ирсэл тэгэл угаасаа мэдээ цагаан сар хүмүүс сонсохгүй штэ. Гэхдээ ямар ч гэсэн би энийг өөрөө эхлээд ингэх юм бол илүү би өөрөө судлан те. Тэгэхгүй заа цагаан сар бодож цагаан сарын дарааг би судлахгүй штэ. Тэгэхээр Туркаас баг үүссэн гэхдээ нэгд энийг эхлэе гэж авал бас 1-2 хүнээс ч гэсэн бас өрсөж таньдаг мэддэг янз бүрийн хүнээ бас ингээд мэдээлэл хүргэх хэрэгтэй шүү дээ. Тийм учраас би өөрөө 1 сарын 25-нд ирсчээл за би тэр үеиг бол яг өөрөө нөгөө нэг карма өөрөө төрөслөд гэр орноосоо холдоод энэ бизнес хийх юм бол би төвлөрч те ингэх хэрэгтэйгээд бүх заавал зориулах хэрэгтэйгээд тэгээд ерөөсө карма өөрөө төрөслөөс би цагаан сар надад ерөөсө сонир биш байсан. Тэгэл ерөөсө өөр энийгээ судалж гисэн. Тэр YouTube дээр зөндөө л мэдээ юу маркетинг тавьсан. Надад аюу гайхчихсан байхгүй би. Нэг эмэгтэй ингэж ярьсан. 2 багтай тий одоо 1-р инээндээ 2 литртэй тэгсэн мөртлөө литр нь 1 литр нь доош 3 ингээд сунцсан байгаа. Тэгснээр 6 сая монголоор бодохдоо 6 сая төгрөгийн цалин авах гэхээр итгэхгүй юм чинь. Гэхдээ үнэхээр тэр хүн хотлоо ярихгүй шүү дээ. Яаж ийм маркетинг байж болох юм бэ тий? 1-р инээндээ 2 литр багтай тэр нь тэгээд ерөөсөө нийтдээ 4 литртэй гэсэн үг л дээ. Доошо нэг нь 3 болцсон. Нэг нь тий. Тэгээд хажуу оноо тий би ингээд ийм баг хийдэг тий. Тэгээд ингээд ерөөсөө хажуу оноо гэж юм баг байхгүй гэж яриад байхгүй. Тэгээд нөгөө нэг юу яасан 6 сая төгрөгийн цалин гэхээр за энэ бол үнэхээр хэм бол тий баримжаагаар ингээд тэр анхны ярьсан тэр сарын 100,000 еврогийн цалинтай харьцуулах тэр энэ үнэхээр маш их хөнгөвдөг компани байна тий гэж бодсон л та. Тэгж бодсон байна тий. Зөв. Тэгэхээр бол 1 сарын 25 гэдэг бол яг цагаан сарын үе таарч тэгээд энийг сонгох юм байна. Одоо бол баг энэ оны 1 сарын 25 чи та бол яг жилийн ойн дээр явж байгаа юм биш үү? Одоо энэ 4 хоног та яг жил болох гэж байна. Ирсак компанид IT үсгээд. Тийм байна тий. Тийм байна. За тэгэхээр одоо бол яг хүмүүс гайхаж магадгүй л та бүхэн яриг сонсоод. Үгүй энэ компани 8 сарын 19-нд нээлттэй хийсэн тий. Тэгвэл энэ хүн яаж яваад орчоо гэхээр одоо бас гайхаж магадгүй. Аль эрт ороод ирсэн юм бол за та хэлтэй. За тэгээд яасан гэвэл бид нар энэ хараа юу яасан шүү дээ. 4 сарын 20-д гаргаад анхныхаа тараа захиалгыг авч л та. Тэгээ юу ч хэрэглээ бид нар хүнд яриад байдаг миний нүүр хуурай хിവэрээ, үс шингхэн хിവэрээ тий. Гэхдээ гисэн гэж яриад байгаа байхгүй юу? Хамгийн гол нь итгэл чухал. Би хамгийн гол нь айгүй спонсортай итгэсэн байхгүй юу? Хэрэг нэг жоохон нэг ноото тим гэж надад тэмдэг хүн байсан бол би бас айгаад итгэхгүй шүү дээ. Тэ худлаач яриад байгаа юм яриад байгаа юм. Би яасан гэвэл манай гүйлээч нь өөрөө нөгөө юунд юу Монголын одоо баян үлгийн казак. Тэгээ нэг казак гадагшаа гарахад гарсан юм шиг үлээ. Тэгээд баян үлгэд байж байгаа тэр чинь нөгөө нэг өөрөө юу Оросд хуулиар төгсөөд тэгээд баян үлгэд прокурор шүүгч хийж байгаа. Тэгээд Казахстан Монголд байгаа Казахстаны элчинд элчингийн зөвлөх орчуулагч хийж байгаа. Тэгээд нөгөө ихтэй сургуулиудаар хуулийн багш хийсэн одоо яамдуудаар нөгөө хуулийн зөвлөх хийжсэн. Тэгэхээр хуульч хүн гэдэг чинь худлаа яриад явахгүй тэр нь айгүй надад юу итгэл өвч төрүүлсэн байхгүй юу. Тэгээд яг хүний ярьж байгаа мэддэг ш энэ хүн худлаа ярихгүй юм байна гэдэг нь тийм.
тийш үү. Тэгэлгүй яах вэ? За зөв. Яасан. Цаашаа ярьчаа. Тэгээд дараад нь би ч мэдээж намайг юм 2 сарын 15 хүртэл сонсоогүй. Цагаан сараар айл бачж гин манад хүн ирж гин гэдгээс хард хүртэлтэй. Тэгж байж байгаад би нөгөө юу яасан баггүй юу? Анхны базраатай таарлаад яг би гэсэн үнэл базар байсан баггүй юу? Бос нь бол за сонирхээ. За тийм орж ирэх хүмүүс чинь юу яах вэ гэж. Тэгэнгүүт базарыг би хийгэнгүүт би базар 2 сарын 15 таарлаад 3 сарын 5 хүртэл 20 хоног би ерөөсө зөвхөн базраа дээр л базрыг багтаалаад базартаа л ажилласан. Базраар дээр хамт яваад хаана очие гэсэн газар нь очиод барилгын талбай, өсчингийн газар, айл те одоо юу гэдгийг те тийм газар очиод эсвэл нөгөө юун дээр те базрын нэг офис байсан. Офисээр ингээд уулзаад ингээд ерөөсө 20 хоног базрын багтаа ингээд ажиллахад яг 2 сарын 3 сарын 20 гэхэд нөгөө 5 бэлэг зарладаг штэ те. Тэгэхээр 3 сарын 25 гээд ерөөсө 5 бэлэг дуусгаад базар 310 онтойсэн 310. Тэнгүүд за одоо бол базраа. Ирэх сар дараагийнхаа базар чи 15 хүн ч үл оросон ш мэдэр инээ те. Одоо дараагийн сард бус оноо ингээд тэгээ 310 оноогоор 20 хоногийн дотор гарсан. Яагаад гэвэл 20 хоногийн дотор эхний 20 хоногт хүний бэлтгэсэн байсан байхгүй баг бэлтгэсэн. Тийм учраас ингээд шожигнуулаад ерөөсө бүртгэж хамгийн сүүлийн өдрүүд ерөөсөө л нөгөө хүмүүсийг нөгөө бүртгэх ажил хийгдэл те. Ерөн сүүлийн юунууд дээр бол 5 хоног бол ингээд базар гарч ирсэн. Тэгээ би базарт аягүй баярлдаг байхгүй те. Хийгээд гарч хүн гарч ирэхтэй ч би зөвш би базарт нийлээс өмнө дандаа кофе шоп ерөөсөө өдөртөө тэр нөгөө эхлэгүүрийн уртлын Томс гэдэг кофе шопт очоод тэгээ өдөр болгон кофе ийдэж торт ицээр сүлд бүр амар дургу болчихсон юм билээ шүү. Тэгэл хүнээ ороод ирсэн бүртээ хүнийхээ манай хүнээ хүн чинь за би энэ сууж чи хүнээ ороод ирсэн хүмүүс ингээд хүнээ ороод ирж байгаа юм чинь. Тэгэл кофе шоп суугаад хүн ирэх юм бол би кофег нь авч өгнө шүү дээ. Торт итгэвэл торт нь авч өгнө те. Тэгээд тэгж одоо би баг сар гараа базарт уулзсан тэгж ажиллаж шүү офсгүй. Зөв. Ааха. За тэгээд одоо бас ТБ спонсороос бас асуулт байна нөгөө. Ерөнхий бол яг би мэдээл бол мэдрийн одоо мэддэг ойр тойрны хүмүүс бол бас ерөнхий ТБ-ийн талаар илүү мэдээлэлтэй. Тэгэхээр өнөөдөр энэ одоо Монгол орон даяар нийтэд ил тод цацж байгаа. Энэ одоо таны амжилтын түүхий өмнөх контент үст нэгж байгаа. Тэгэхээр юу гэхээр ер нь одоо тэр биш. Одоо бид нар ТБ гэдэг дууддаг байгаа л спонсорыгаа ТБ гайхах. Ягаад тэр биш ТБ гэдэг. За тэгэхээр ТБ одоо спонсороос одоо асуухад ер нь өмнө нь та яг ямар ажил хийжсэн бэ? Нэг бол өмнө хийжсэн бизнесийн талаар товчхон дурдвал тийм ээ. Ер нь та юу гэж бодож байна? Тэрийгээ сайхан хэлээч. Энэ хүмүүс одоо бас танилцж болно шүү дээ. Бас түүх шүү дээ тийм ээ. Хамгийн сүүлд нэг компанид ажиллаж байгаад тэр компани одоо маркетинг аюу хүн хажуу оноо гэж нэг хэцүү юм бид энэ яг олон үед хийж байгаа хүмүүсээс мэдэхгүй. Хажуу оноо гэдэг юм дээр бирээс 2009 оноос 13 он хүртэл ажиллаж байгаад яг өндөр цалин төрсэн чи хажуу оноо 37 сая болсон. Надаас нэг лидер сууж гарлаа. Тэнгүүт би 37 сая хийжээж тэр лидерийн багаас мөнгө авах байхгүй юу? Тэгээд би чи маркетингаар би одоо үнэхээр одоо нөгөө хүмүүсийг тим тэр гэдэг шиг би маркетинг тэр шахгүй юу? Ерөөсөө би чи одоо миний энэ 7 дахь компани шүү дээ. Би 7 үед компанид ажиллахдаа ерөөсөө дандаа баг үүсгэх систем босгожсэн. Ямар нэгэн спонсорын тусламж аваад спонсороо яриулаад те ингэдэггүй ерөөсөө ингэж ажиллаж байсан. Ерөөсөө маркетингээ аягүй сайн мэдээл те. Тэгээд би ерөөсөө тэр 2000-аас 13 онд ажиллаж байгаад миний цалин 5 сая болоод тэгсэн чинь надад миний нэг лидер баг сугаад гарсан чинь 500 мянга гарч байгаа байхгүй юу? Надад Годом 5 саятай хүн чи яах юм? Аягүй байрны лизинг, машины лизинг гэх зөндөө ийм юутай зарцуулалтаа байж байгаа. Тэгээд 500 мянга гарчлаа шүү. Тэгээд би ядаж би 37 саяын бараар гэдгийг би чинь 1-2 сарын дотор аягүй амархан хийхгүй шүү. Тэгээд би ерөөсөө шууд хийдээд за энэ ерөөсөө бүтэхгүй компани байна. Маркетинг бол үнэхээр цомрогцсон хүндрэх юм тийм учраас гээд би нэг тэтгэврт гарах гэсэн 2 жилийн дараа тэтгэврт гарна гэжсэн болохоор бас нэг тэтгэвртэй болчихъя. Тэгээд би ерөөсөө шууд шинэ баг үүсгэхгүй миний тэр бизнес яг мэдээж миний нэр байж байгаа. Тартаа 100 оноо хийгээд цалингаа авчин тэгэхэд 3 сая гаруй төгрөг цалинтайсан. Тэгээд би шууд ерөөсөө санхүү эдийн засгийн дээд сургуульд гадаад хөтөлбөрийн зохицуулагчаар ажиллаад 1 жил илүү ажилласан тэтгэл гарчаад тэгээ 3 жил ажиллаад тэгээд дараад нь яасан та тэрш би сүлжээгээр бол одоо мэрэгсэн гэж болно. Яг л би 20 жилийн өмнөөс би чи аягүй тийм залуу тийм юу сэтгэлгээтэй байхгүй юмыг аягүй тэгж юу ч хүлээж авдаг. Тийм учраас би сүлжээний компани ерөөсөө ирээдүйн юм байна. Сүлжээний компаниас мөнгөгүй хүмүүс мөнгө олох юм байна те.
Яг бол нэг олон шатыг хүн болгон хийж чад хийх нөхцөл нь Монголд аягүй муу шүү дээ. Тийм учраас хүн болгон мөнгөгүй хүн сүлжээний компани хийж болох юм байна гэж бодож байсан. Гэхдээ мэдээж бас ч гэж яг урд компаниуд бол дандаа сар болгон захиалга хийдэг учраас мөнгөгүй хүн бас хийх хэцүү тий. А тэгвэл би яасан сая энэ компаниг зөвхөн нэг удаа захиалга хийж болно. Дараад нь захиалга хийхгүй тэднээс сарч хийхгүйгээр урамшуул авч болно гэдэг нь жинхэнэ одоо тий миний мөрөөдөлтэй яг гар дээр мөнгөгүй хүн би тэгээ яасан та нар энийг ч өгөх. Би их чахаа хүүхдээс 200,000 төгрөг зээлээд энэ компанид орсон гэж боддоо. 200 зээлтэй яг тэр нь миний бизнес юм. Дээр нь би яг энэ хооронд би чинь яаш бас нөгөө Орском чинь кофе шопт орно те. Ийм тийм нэг жоохон тиймэрхүү хөрөнгө оруулалт аваад тэгээд ерөөсөө яг бол манай тэр их ч намайг сүлжээнд ажиллах юм бол ерөөсөө бүүм хийдэг гэдгийг мэднэ. Ямар сандаа манай хүүхдүүд би нэг хэсэг сүлжээнд ажиллах байжгаад ажилладаг байхгүй нэг хоёр миний ажилласан сүлжээнээс эсвэл дампуурч эсвэл нөгөө юу нэгэд болох хоёр чинь те үйл ажиллагааны юм багтэр 2 жил сүлжээнд ажиллаад амар мөнгө орж бүүм хийжсэн байхгүй болчихсон байхгүй те тийм учраас ямар сандаа манай хүүд гэсэн манай ээж нөгөө нэг сүлжээний компанид ороод ажиллаж гэсэн чинь өөдгөл танах байж байгаа юм гэсэн яг тэрэнгуут бид нар тансагчдаг байхгүй тийм учраас намайг биднээс тэр нэг зээлсэн мөнгөд буцаад орно авчих шүү дээ те. Тэгээ би бол угаасаа ойлгомжтой. Тэгэл би чи нүд гялцаад шид гялцаад ингээд ирж байгаа чинь тий. Яг ийм гоё юу вэ гэл. Зөв. За, ТБ-гийн одоо бас ярьж байгаа манайхан бол маш их гоё. Энэ бол түүхэл тий. Тэгээд ТБ-гийнхаа бас асуултаас энэ хүмүүс ингээд нөр шинэ хүмүүс байдаг шүү дээ. За, ер нь ингээд сүлжээ гэхээр амар сөрөг ханддаг. Тий. Тэгээд ер нь сүлжээнд орох холигтуулдаг. Одоо шатад хүлэгддэг гэдэг ойлголтоо одоо нийт масс байдаг шүү дээ. Нийт масс. Тий. Тэгвэл өнөөдөр ер нь энэ одоо тий Exact team эрсдэл байна уу? Тийм ээ. Exact одоо чинь тэр хүн төлөгдөж шатах. За сая таны одоо бас ярианд дараалал дампуурах гэдэг юм уу? Ийм эрсдэл ер нь одоо Exact байх уу? Одоо энэ хүмүүс та нэг хариулт өгөөч. Одоо хүмүүс бас бодож болж тий. Тий. Мэдээж нэг шинэ хүмүүс энэ айгүй хэрэгтэй. Яг бол тэр нөгөө хүмүүс чинь ингээд сөрөг асуулт асууж тэгэхээр чинь хариулах хэрэгтэй тий. Тэгэхээр ер нь бол одоо тий дэлхийн нийтээр одоо ерөөсөө бүх юм одоо сүлжээгээр явж байгаа бүх мэдж байгаа тийм. А тэгтээ эн чинь мэдээж юу гэдэг вэ юу? Одоо ингэж байгаа шүү дэлхийд мөнгө олох 6 ерөнхий одоо 8 болоод бас задлж тийм л да. Ерөнхийдөө 6 арга байдаг. Одоо хөрөнгө оруулалт, банкнд мөнгө хөрөмтлүүлнэ. Да эн чинь мөнгөтэй хүнийх, хөрөнгө оруулалт мөнгөтэй хүнийх, бизнес хийн мөнгөтэй хүнийх гэл тийм. Гэх мэтэр ингээд нэг арга нь автор сүлжээ авахгүй юу? Энэ бол ерөөсөө мөнгөгүй хүн мөнгөтэй болох торын ганц арга. Дэлхийд өөр ерөөсөө мөнгөтэй болох арга байхгүй мөнгөтэй хүн тийм. Та нар мөнгөтэй хөрөнгө оруулалт хийж болно тийм. Одоо манайх ингээд гэдэг coin дорол тийм. Coin чинь мөнгөтэй хүн илүү мөнгөө тийш нь оруулаад азаа үзэж байгаа шүү дээ. Яг л нөгөө метрэ гэсэн үг тийм. Хожвол амар хөнгө хожно. Хожихгүй бол тэр мөнгө тэрний амьдрал нөлөөлөхгүй. Тэгвэл манайхан байшингаас барьцаалаад, машинаа барьцаалаад хүнээс мөнгө зээлээд coin дорно гэж чинь зүгээр эрсдэл байхгүй тийм. Тэгэхээр Бямагийн бол тийм одоо манай Монголд хамгийн хоорч ирэхдээ юу ороод ирсэн баггүй нөө мөнгөний пирамид ороод ирсэн. За $2,000. Чи ингээл зөв 2,000-аар 2 хүн олоод байна. Хинт ч 2,000-аар 2 хүн олох зүг биш тийм. Ингэж явах тэгэл чи мөнгөтэй олно гэх тэгэл мэдээж толгойд байгаа хүмүүс мөнгөтэй болж атал угаасаа мөнгөний пирамид ч хууль боссон шүү дээ. Тэгэхээр чи хууль чинь хизээ нэг өдөр тэр чинь юу яа? Хаагдсан тийм. За тэгсэн яасан нөгөө доор нь үлдсэн усад $2,000 оруулсан хүмүүс мөнгө авч чадаагүй. Тэгээ айгүй их олон хүмүүс чи орсон багш. Тэгэнгүүт бөө юм болоод ингээд тэгээд энэ сүлжээгээл ярьчихж байгаа тэр чинь. Тэгээ мөнгөний пирамид зүгээр ингээд одоо тийм хэрэглээ сүлжээ гэдгийг чи хоёр юм бэ тийм. Мөнгө ер нь тэр хүмүүс ингээд за яа дэстэ тийм нөө сүлдө бүр нэг тэрэндээ бүр уурна. За яа нэг удаа газар үзээд үстэй амьдралдаа алдахгүй юм гэж юу гэдэг ингээд тийм. Тэгж байгаа. Яг үгээд ингэж наад мөнгөний пирамидад орох дээр чинь тий наад хууль бус гэдэг чинь хууль бус мөнгө угааж байгаа байхгүй юу тий. Тэгээ хууль бус мөнгө гэдэг чинь яаж орж ирэх вэ? Хар тамхи хүний 8 юмар орж ирнэ үстэй. Тэгээ ихтэй нэрээ тийм хүмүүс жоохон тий тэрс наач мөнгө угаах гэхдээ за угаах нь угааж чаддаг нь тий бид нар тэрэнд нь ороод мөнгөтэй болъё л да гэхдээ наач хууль бас ийм хүний 8 мөнгө хүмүүс жоохон эмзэглэж байгаа л да бид нар тийм хамт ингээ ажиллах гэсэн үг байхгүй тийм бидний дараа нь үйл явдал онцгүй шүү дээ. За нэгдүгээр яах вэ? Тийм. За хоёрдугаар яах вэ гэвэл одоо энэ компани
өшөө басныхаа мөнгөтэй одоо ард тус мөнгөө хүмүүс мөнгөтэй болох арга байна. Энэ 30 саятай хүн одоо Монгол бизнес хийгээд яаж юу хийх юм, бизнес хийх яаж бараагаа борлуулах юм бүү мэтэ. Тэгэхээр тэр нь бол энэ хараа юу яаж одоо шил хүмүүс аппликейшн үүсгэж залуучууд те одоо Ленцэг юм байна. UB таксид таксиг хүн өөрөөсөө аппликейшн таксид өвнийг бүртгэл тэгээ нөгөө үсээ дуудаа тэндээс мөнгө аваад Ленцэг юм байна. Мөнгөтэй хүмүүсээ мөнгө тийш оруулаад тэгээд нөгөө мөнгө хүмүүс нь тэндээс мөнгөтэй дундаас нь жоох нэг хүнээс сэтгэн яг. За энэ бол үнэхээр мөнгө олох арга мөн цэвэр ариун те. Гэхдээ бид нар бүгд чадахгүй шүү дээ. Тэгвэл одоо энэ Ирсак компани сүлжээ бол хүссэн хүн болгон ийшээ бизнес хийх боломжтой. Гэхдээ хүссэн хүн болгон баяжчихгүй. Яг бол тухайн хүнээс шалтгаалж байхгүй юу? Тэ? Одоо энэ хүмүүс олонч бизнес хийж байгаа чинь би шиг хийж чадахгүй байгаа зү. Хийж чадаагүй би 2 удаа хийсэн, хийж чадаагүй шатсан тэ. Тэгэхээр энэ бол бас ингээд зүгээр л үнэхээр одоо тэ сэтгэл нь гараад тэ хүний төлөө бас гэр бүлийнхаа төлөө ингэж явах хүн бол хүн болгон хийж чадах боловч бас хүн болгон хэдийн өөрөөсөө шалтгаалдаг шүү. Пирамидд өөрөө шалтгаалахгүй шүү дээ. Нэг өдөр хаагдчихна тийм. За тэгээд Ирсак компани бол ерөөсөө Ирсак сегмент гэдэг бид нар бизнесийн платформ үүсгэсэн байна. Тэр нь болох тэр та энэ сайтаар ингээд ажиллаад зүгээр өөрөө хэрэглэж болоод хэрэгсэн бүтээгдэхүүн өртөнд бусдад яриад тэгээд энэ ч төлөө бид нар урамшуул өгье гэж байгаа. Бид нар ингээд дэлгүүр уршууд ороод юм авах те. За их болж нэг 3% мөнгөлттэй 5 зүйлтэй 5 мөнгөлт болдог. Гэхдээ ер нь та энийг одоо дэлгүүр дараа юм аваад үнэхээр чам таалагдаад тэр хүнчээс ингээд амар ингээд ярихад тэр хүн очиод аав. Тэрний чинь төлөө гээд бараа бүтээгдэхүүн болгоны төлөө урамшуул өгдөг шүү дээ те. Энд бол яах вэ? Гэхдээ одоо яг жинхэнэ утгаараа би ч одоо 7 сүлжээнд ажиллаад зөндөө олон компани маркетинг сонслоо. Ингэж яхад үнэхээр мөнгөгүй хүн мөнгөтэй болох газар юм байна. Нөгөө олон үеэр чинь сар болгон 300 мянга 200 мянгаар юу гэх юм чинь 2 цагта яаж захиалгах юм 3 цагта яаж захиалгах нөгөө дөнгөж цалин баг үүсгээд ингэж чинь энэ бас жоохон хүний юг шаардсан шүү. Ард нь бас ямар нэгэн байдлаар тодорхой хэмжээний жоохон мөнгөний нөөцтэй санхүүжилттэй хүн хийм те. Эсвэл бих мөнгөтэй хүн одоо бараа аваад борлуулалт хийгээд ингэж болно. Энд бол ерөөсөө борлуулалт хийхгүйгээр тэгээ юу ч мөнгөгүй. За яг энэ 200 мянга зээлтэй. Тэгээд дараа нь яах юм? Нөгөө мөнгөө буцаагаад дорн олоод авчих шүү дээ. Зөв. Жинхэнэ өстө нэрээ үнэхээр гоё бизнес байхгүй тий. Тэгэхээр та нар энийг яг нэг компанид судалж үзэж байна. Ер нь олон нийтэд нуруугаа авцаа айгүй ачаалттай тэр хажуу онондор одоо юу яжсэн хүмүүс бол үнэхээр энийг сонсоод бол ихтэй ангууд юм үнэн гэдэг тий. Та нар тэгж байна. Зөв. Тэгээд ер нь бол яг одоо энэ сая одоо энэ дээр хүмүүс бол бас ялгааг нь сонсож байгаа гэж бодож байна. Мэдээж одоо үнэхээр та туйлын одоо та бүхэн бол 40 50-аад хүн үзэж байна яг одоо итгэвтэй. За тэгэхээр энэ бол дараа нь нөхөж өснөө олон мянган хүн байгаа. Тэгэхээр би юу ч хэлэхээр үнэхээр танд амьдралаа өөрчлөе гэсэн чин хүсэл зорилго байгаа бол үнэхээр нэмэлт орлоготой болъё гэсэн хүсэл байгаа бол тэр бол өнөөдрийн одоо Ирсак компани бол боломж бол байгаа шүү. Маш бага хөрөнгө оруулалтаар маш өндөр өшиг үр өгөөжийг амсах. Тэгээ маркетинг үнэхээр гайхамшигтай. Бүтээгдэхүүн бэлэг гэж байнгын өгдөг. Ясны ийм компани бол одоо Монголд бол байхгүй хэлэхэд бол нүүр бардам хэлэх байх. Тийм ээ те бэ? Яг үнэ. Тэ. За тэгээд тийм байна. Олон улсын компаниас мэдээж тэр нь бол бодон мөнгө олно л да 7 хоногт одоо 2 сая 3 сая зүрэг авч олно. Гэхдээ тэр чинь эргээд үйл өрөөд авах гэдэг байна тий. Тэгэл би яах вэ? Ялгаа яриад өгч. Хүмүүс ингэж мэдгүй юм. Ерөөсөө хууль ёсны компани ямар компани байх вэ гэвэл тий. Хууль ёсны сүлжээ доод 50% байх хэрэгтэй. За. Доод 50% анхны хөрөнгө оруулалт маш байх хэрэгтэй. Одоо мэдээж мөнгөний хайш гэсэн дээр үед бол $20 гэдэг байсан тий. Одоо бол мөнгөний хайш ийм болсон чинь одоо манай нэг 200 мянга гэдэг бол айгүй багадаа орох байхгүй юу? Та нар мэдчихэл авах юм хүмүүс тий. Нэг л удаа тэгэл нэг сарын дотор ч сая төгрөгийн салхилах боломжтой. Энэ бол боломж нь байгаа. Яг бол нөгөө хажуу оноо гэж байхгүй, 60-40 хасцаа гэж байхгүй тий. Оноо байгаа. Тэр нь 3 сарын нийлбэр 60 оноо гэж 3 сарын нийлбэр 3 сая хүрэхгүй төгрөг гэж чинь юу байх тий? Тийм шүү дээ. Зөв.
За тэгэхээр тийм байна. Тэгэхээр манайхан бол эндээс бас маш сайхан зааг ялгааг ойлгож авах бах. Ер нь 21 дугаар зууны бизнес бол одоо яалтчгүй MLM. За тэгээ манай одоо тэр биш одоо лидерийн хувьд бол яг энэ одоо Irsac-г одоо сая хэлж штэ. Энэ одоо MLM буюу одоо энэ олон үед тийм ээ. Энэ компани бол маш туршлагатай. За ажиллаж исэн. За ер нь яаж ажиллавал илүү үр өгөөжтэй байх уу? Яаж одоо баг команд системээр ажиллавал илүү үр дүнтэй байх уу гэдэг нь бол үнэхээр одоо бас манай ТБ-гийн одоо энэ бол баг командыг үүсгэсэн. Өнөөдөр энэ баг командтай түшиг тулгуур болж байгаад нь бол миний хувьд л туйл их баяртай байдаг. Одоо хувьяасаа бол маш хүндэтгэж явдаг ийм мундаг лидер байгаа. За тэгээ одоо ахаад бас дараагийн асуулт руугаа явъя хоёлаа. Би энэ таны яриа дээр дөрөөлөл бас асуултаа нэмэл явж байгаа гэсэн. За тэгээ одоо болохоор мэдээж та энэ компанид илсэд орсон байна. За ингээд базар сүрэн одоо тий одоо анхны одоо урьсан энэ хүн маань ингээд ажиллаа цаашаа дамжаад ингээд бас мундаг өнөөдөр бол Монголын анхны директор болсон явж байна. Тэгээ бас хараад бол бахархдаг баг. За тэгээ энэс гадна зүгээр та яг хэдэн сард одоо яг өөрөө лидер цолоо нээж яг базар сүрэн дээр зэрэгцээ нээж үү? Тэрнээс өмнө лидер цолтон болж юу? Ирсэн компани. Би ч одоо 2 сарын нөгөө 1 сарын 25-нд дэлсээр тэгэл 2 сарын 15-нд базар сүрэнтэй уулзлаа ш. Тэгээ цагаан сараар хүн сайшлахгүй. Тэгэл ерөөсөө базар сүрэнтэй ямар ч юуг өөр би ямар ч хүнтэй уцаар яриачгүй яагаачгүй те хэд санал болгоогүй шууд базар сүрэнтийн багтай ажиллаад базар сүрэнтэй зэрэгцээд хажуу 50 оноогоор лидер болчихлоо. Тий. Хажуу 50 оноогоор лидер болоход базар сүрэнгийн баг 310 оноод байхад би 850-60 мянган төгрөгийн цалин надад гарч ирсэн. Би хажуудаа бол 50 оноо хийжсэн тий. Тэр 50 оноог би яаж хийсэн гэж та нар одоо би үнэхээр гайхдаг тий. Тэр үед бол маш их юм ба одоо хүн чинь ирч хүчээ ингэж авч байгаа шүү дээ. Тэгэж яаж тийм Австрал одоо би л мэдээлэл хийн тий. Сүүлдээ базар сүрэн надад туслах мэдээж тий. Тэгэл би мэн хүмүүст мэдээлэл өгөн тэгэл ерөөсө зогсоо зайгүй нөгөө сардаа 1000 хэдэн литр хүн захиалах хийж байгаа шүү дээ. Тэгтэр чинь тэрийг гэртээ шивэн нөгөө хүмүүсийн захиалгыг тааруулах гэдэг ерөөсө нөгөө гойлоо хэлсэн шүү дээ. Өстөр усан миний нэр би ингэж жижигхэн сандалтай би чи нөгөө байр төрөөслээд нэг жижиг шиг жижиг сандалтай миний ингэж хонг борлцсон шүү дээ. Бас шинэ дүргээс сандалтай ингэж оройн 6 мурга хэвчээ эхлээд ерөөс шүний 2 цаг ингэж сууж байдаг. Сууд дээр ингэж унтчихдаг ерөөсө тийм. Тэр юу яжсэн баггүй тийм. Тэгээд би ерөөс 5 оноогоо хийхдээ вирус хүнд мэдээлэл баг өгөөгүй заа юу. Яг хүн манай компани Irsac компани 2002 тийх зав юуч байхгүй. Таньдаг хүмүүс найз нөхдөд байгаа улаан цаанда гараад за надад туслаарай. Би ерөөсөө юу их гэж шүү те. Хажуунаас нэг цалин авах гэсэн юм аа одоо те. Тийм учраас надад туслаарай. Би ярьж амжихгүй бисрээсээ тосоодаг. Танаа өгч бисрээслээ өстэй те. Гэхдээ тэгээд за надад итгэж ингэж би одоо үнэхээр ярьсангүй ингээд автобусаас буугаад гэр орох хоорондоо уцаар ярил нэг хүн эсвэлж болчихоо. Тэгэл ингэж жоохон зав гарууд ингээд нэг 12 хүн эсвэлж ясан да нэг. Тэгээ түрүүчийн эсвэлсэн хүмүүс маань яахт те. Нэг удаа захиалал бараа авах гэж эсвэлсэн хүмүүс хэзээ ч дахиж захиалах гэж бизнес хийхгүй бол тэгэхээр шир хүнтэй дөрүүлж авч те. Ингээд бараг нэг 3 хоногийн дотор би нэг одоо болохоо байх базар сүрэн чинь лидер болчих. Лидер болох ихлэ бодог их айжих юм гэж байгаа шүү дээ. За боллоо. Гинтүүтэл хажуугаар нэг 3-4 хоногийн дотор ерөөсөө нэг 12 хүнээс уцаар ирж байгаа л тий. Ингээд ерөөсөө ямар ч мэдээлэл бараг байхгүй хүчээр туслаараа дэмжээрэй гэж байгаа л ерөөсөө 50 он хийжсэн шүү. Надад спонсор авах гэж яах миний өмнөөс ярьж өгөх байхгүй ч. Ааха. Зөв. Тэгээд анх болж ээжээ, тийм ээ. Тэгэхээр эндээс бас үзэж байгаа хүмүүс маань бас их сургамж авж байгаа. Энэ компани бас өдий цаг хугацаанд та бүхэнд хүргээд өнөөдөр анх удаа сонсч байгаа хүмүүс байгаа. Өнөөдөр одоо тэрнээс өмнө магадгүй 3-4 сарын өмнө 5 сарын өмнө магадгүй билсэж ороод өнөөдрийн бас томоохон амжилтыг бүтээсэн лидерүүд ч сонсож байгаа. Тэгэхээр яг нарийн имийг бол бас сайн мэдэхгүй шүү дээ бид бүхэн чинь. Тэгэхээр ийм одоо түүхтэй ингэж энэ одоо цаг хугацаа за энэ хүмүүсийн одоо сэтгэл зүрх шингэж ээж энэ өнөөдрийн Irsac-ийн бизнесээ бид бүхэн учирчээ гэдгийг одоо энэ хүний ярианаас та бүхэн бас сонсч мэдж байгаа хаа гэж найдаж байна. За тэгээд одоо дараагийн бас асуултаа асууя гэж бодож байна. Яг энэ одоо Irsac компани талаарх мэдээллийг та яг хаанаас олж мэдчихсэн бэ? Одоо бахадгүйгээд спонсор байна шүү дээ, тийм ээ. Яг тэрнтэй уулзч явуу тэрнээс өөр хүнээс ихлээр сонсч явуу. Ямар байдлаар энэний талаар олж мэдсэн? Ганц зэрэг залуу хэлжсэн. Одоо миний спонсор тийм. ТБ нэг ийм компани байна. Тэгээд чи олон үеэр тэр бас олон үеэр ажиллав. Олон үеэр ажиллагийн чинь би энэ олон үеэр сайн мэдэхгүй юм. Энэ бүтээгдэхүүн аягүй юм би надад бүтээгдэхүүн явуулахгүй. Бүтээгдэхүүн зураг л явуулахгүй. Үр дүнгийн зураг.
Тэгээд чигээд энийг ингия гэдэгт нь би ерөөсөө нөгөө нэг надад амар холгоод би ерөөсөө амьдралдаа толгой болж гаднаас юу муу оруулж үзээгүй шүү дээ. Хүмүүс ингэж асууад байдаг хэн оруулж ирсэн энийг хэн ч оруулж ирээгүй. Зүгээр л орж ирнэ гэсэн сургаар те энэ компани ч өөрөө орж ирнэ. Одоо ингээд Монголд ажиллах Турк захирлыг томилоод Монголд байгаа нөгөө Туркийн элчинтэйгээ ингэж холбоо элчин дээрээ ирж одоо энэгээрээ дамжуулж юу яаж байгаа тий компани бүртгүүлээд тэгээд Турк захиралтай ямар ч нөгөө Монгол хүний хэн нэгэн хүн оруулж ирээгүй. Гэтэ хамгийн гол энэ чинь хүн болго би таарч гэсэн хүн болгонд бизнесийг босгож чаддаг юм. Тэгээ манай дээр ганц зэрэг босгож чадаагүй угаасаа. Намайг оруулаад тэгэл өөрөө ерөөсөө тэгээд би ерөөсөө энэ бараа бүтээгдэхүүнтэй ажиллаж чадахгүй. Би энэ нөгөө бараач орж ирэх байх би хүнд ярьж чадахгүй юм байна. Олон үед чинь аюу олон хүнтэй ингэж харьцах хэрэгтэй байд юм. Бянаар бол ерөөсөө хоёр хүнтэй би харьцаад болоо тэгэл доош ингэ авчдаг. Өстө олон үед хэцүү гэдэг. Би өстө чадахгүй юм байна. Тэгэл ерөөсөө тэгэл намайг орхисон. Ерөөсөө тийм л явсан. Тэгтэр чинь би одоо нэг ингэж тэгээд тэр хүн чинь өөр компанид ажиллаж явчихж байгаа байхгүй юу? Өөр нөгөө 3 сая нэг Бянаар компанид ажилладаг чинь одоо би тэр хүнийг мандан бадруулаач яах юм бэлээ те. Ер нь тэгээд би гүйлээ зарчсан байхгүй юу? Чи тэгвэл намайг гүйлээ зарчсан харьцуулцгаа гэл те. Ингээл гүйлээ зарчсан. Зөв. Ингэж байжээ гэ те. За тэгээд одоо хоёлаа бас дараагийн асуулт асууна. Тэгэл дараагийн асуулт гэдэг байна шүү дээ. За ингээд одоо бол би ингэж байна. Би одоо бас энэ ярилцлагын дундуур хоёлаа бас нэг бичлэг хоёлаа харъя. Би бас харуулъя гэж бодож байна. Энэ хүмүүс бас үзүүл. Яагаад вэ гэхээр те. Гэхдээ ер нь удахгүй маш одоо юу яа та бүхэнд нэг бичлэг харуулад өнөөдөр одоо жишээлбэл энэ хүний анх одоо энэ Монголд одоо Ирсакийг дэлгэрүүлэх үйлс Ирсакчууд те. Өнөөдрийн Ирсакийн бизнесийг за энэ бол Монголд улсын арга хэмжээ байгаа. Ирсак компани. За тэгээ энэ яг тэр биш гэдэг одоо энэ лидер маань Монголд энэ Ирсакийн бизнесийг оруулж ирээд ингээд ажиллахад бол одоо энэ Ирсак компани одоо энэ за энд одоо ингээд оролцсон одоо хүмүүсийн баг 170-80% нь одоо яг энэ тэр биш гэдэг одоо лидерээс салаалсан ийм хүчирхэг баг компани өнөөдөр үүссэн байж байна. Тэгээ ер нь энэ Палатинum Leaders Club бол яг энэ тэр биш гэдэг одоо лидерээс одоо салаалсан баг хамт олон ингээд нэг нэгтээр клуб байгуулсан шүү. Тэгэхээр энэ дээр одоо бас энэ одоо чи энэ бичлэгийг та бас хамт надтай хараарай. Бас ингээ эргээ харахаар та бол ийм одоо бас амжилтыг бүтээж таны гэсэн ийм гоё баг хамтан болох нь бий болжээ. Бас харгаж байгаа хөөрөөрөө. Энэ хүмүүс ч гэсэн бас яг хайлтхан дундуур байлаа гүйтгээд бүгдгээд. Энэ бол одоо нэг Монголд хадбэсний тий Ирсак компани удирдлагууд маань ирээд хийсэн арга хэмжээ байгаа шүү дээ. Тэгээ энийг ингээ харахад бол үнээр гайхамшигтай. Тэгээ ийм хэмжээнд хүртэл нь одоо ажилласан бол яаж ч одоо манай тэр биш одоо лидерийн маань спонсорын маань бас авьяа байгаа. Эд бол одоо бас аливаа юмд одоо бас юм гэдэг чинь учирч анцантай энэ гайхамшигтай бизнестэй очруулсан одоо манай Ирсак компани бас ийм мундаг лидер байгаа. Тэгээд за энийг одоо жоохон товчлие. Удаан бол үзэх боломжгүй. За би энэ ингээд заал бүр одоо бид бүхэн ч одоо ингээд туушинж очиж бол одоо 3 өдөр 2 өдөр арга хэмжээс кул байсан шүү дээ. За энэ дээр бахад кул гэдэг одоо лидер маань харагдаж байна спонсор. За энэ бол компани удирдлага ингээд за энэ бол маркетинг хэсэг байна. Тэгэхээр за тэгээд энэ за энэ бол одоо ингээд баг командууд нь байна. За ингээд одоо маш хүчтэй баг командыг одоо бий болсон байт юм аа. Ингээд энэ бол одоо ингээд яалтчгүй энэ тэр биш гэдэг одоо лидерийн маань бас гавья байгаа. За энийг одоо хоёлаа өндөрлөе. За эндээс бол би яг юу гэж харах гэхээр энэ үзэж байгаа хүмүүс маань өөрснөө үзэж байгаа хүмүүс бас эндээс хараасаа гэж бодож байгаа. Ийм одоо Ирсакийг Монгол дэлгэрүүлжээ. Энэ одоо хүн маань анх одоо гэртээ суугаад эхэлжсэн бол өнөөдөр одоо олон мянган монголчууд Ирсак гэдэг талаар мэддэг болж олон мянган одоо өрх айл энэ Ирсакийн гайхамшигтай эко бүтээгдэхүүн хэрэглэдэг болж за мэдээж одоо хамгийн багадаа ингээл 8000-аас ахгуулаад салин урамшуул хөтөж байгаа бах. Тэгээ мэдээж хэд одоо хөтөж авч байгаа тухайн хүний хичээл сэтгэлийн асуудал. Одоо түрүүн та ярьсан шүү дээ яриан дээр. Тухайн хүний чин сэтгэлийн асуудал. Хэр энд одоо цаг хугацаа зарцуулж ажиллана, хэр сэтгэл гаргана, тэр хэмжээгээр салин урамшуулна өсөж байгаа гайхамшигтай компани шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр ийм байгаа учраас би одоо энийг бол бас ингээд энэ хүмүүс бас хараасаа. Энэ бол яалтчгүй одоо өнөөдөр энэ тэрбиш гэдэг гэлэг шарвын тэрбиш гэдэг одоо энэ одоо бас хүчрхэг энэ эмгтээтэй бол салшгүй холбоотой. Энийг бол одоо би бол өнөөдөр цохон тэмдэглэж хэлхий гэж бодсон клубын тэргүүний хувьд ч гэсэн. Тэгэхээр бол манай тэрбиш лидерээр бахарч шүү спонсороор мундаг бай шүү та минь. За ахаад асуулт асуунаа дундуур нь.
За, нууц биш бол одоо таны сарын цайлан хідвэ. Хүмүүс ингэж уурал юм л да. Та нар нэг ингэж авдаг иддэг уудыг гайхуулах гэлээ гэд. Гэхдээ ер нь бол бид нар яг ариун цагаан хөдөлмөрөөр авч байгаа. Энийг бид нар хүнээс нуугаад хүнээс ичиж найгаад авах. Мэдээж би одоо төрөөс одоо юу гэдэг хулгай идсэн бол бас нууж ичнэ гэсэн. Овшорт нууцсан бол. Гэтэл би яг өөрөө энэ баг команда үүсгээд энэ өөрийн системээ бий болгоод одоо таны хувьд бол энийг бол бахархалтай хэлэх байх гэж би бодож байгаа. Энэ хэмжээнд өвчнөө одоо жишээлбэл баг жилийн хугацаанд хөдөлмөрлөөд ингээд энэ том баг командыг үүсгэж Монгол өнөөдөр Эрсакийн бизнесийг дэлгэрүүлж чадаж тэгвэл өнөөдөр таны сарын цалин хідвэ. Ер нь энэ нууц иш бол хэлэх боломж байгаа юу? Хүмүүс бас сонсон шүү дээ, тий. Тэгээ энэ бол амжилтыг бас илэрхийлж байгаа нэг хэлбэр гэж бодож байна. Тэгээ шударгаар болсон бид нар хөдөлмөр. За тэгээд би бол ерөөсөө өөрийн гэсэн офстой байвал ерөөсөө сарынхаа цалингуудыг бүр хавцсан тэгээд тавьчихдаг байсан. Одоо өөр компани дээр багтаа хүмүүс миний сар би хамгийн дээд юм ингээл ихсэн ч тийм яг тэгээд ерөөсөө цалин мөнгө нууцгүй. Тэгээд яасан бол ингэсэн шүү дээ. Би анх нөгөө 1 сарын 25-нд ороод 6 хүнтэй болсон гэсэн 3 хүн оруулаад 3 хүн доотлолт нь ингээд багтаа 28 оноод миний өдөрний 28 онос. Тэгсэн чинь надад тэр үед чинь нөгөө бид 4 оноогоор 180 байдаг гэсэн 8120 хэдэн мянган төгрөгийн цалин гарсан. Яасан гэвэл 31 оноо болж ээж 2 дугаар үеэсээ цалин авдаг мэдэхгүй би ч нөгөө юугаач мэдэхгүй ч. Тэгээ оруулсан 6 хүнийхээ 3 хүнээс нь цалин авч чадаагүй. Тэ? Тэрийг чинь бас судлахсан цаг хугацаа авч тэр юугаа барахын судалтай. За тэгсэн чинь яасан гэвэл дараад нь би миний дараагийн цалин болох дээр ч гэсэн юу гарлаа шүү дээ нөгөө 800 хэдэн мянга гарвал тийм. Тэгэл тэрнээс хойш би ерөөсөө дандаа өссөн юм. 800 200 сая гэсэн 800 ч үлээ тийм. Ингээл одоо юуны дандаа өсөж 3 сая хэдэн зөв өсөж явж байгаад 12 сарын цалин чинь түрүүн буусан тийм. Одоо 12 сар гарах гэж байгаа юм. Одоо болох гэж байна. Одоо болох. Сарын цалин маань 4 сая 500 болсон. Тэгээд одоо сая тийм одоо сая энэ сарын цалин маань 3 сая 800 болсон тий. Тэгээд би одоо яаж яах вэ ерөөсөө энд ингэж юм байна. Та нар нэг том багтаа болчих юм бол маш өндөр цалин аавна. Том багтаа авах гэж боддоо. Яг л миний одоо ингэж байгаа байхгүй. Би бол одоо ингээ 3 багтаа л та 3 лидер багтаа. Гэхдээ хамгийн анхны хүн дандаа нөгөө юу мөрөгдөг. Эхний хүн чинь эрсдэл ямар юм хийхэд дандаа амар уунж бос эрсдэлд орж иж тэгээд дараагийн хүмүүс нь гоё юм хөрсөн дээр ингээ гарч шүү дээ. Би ихлээр нэгдүгээр гинэнд лидертэй байдаг гэж мэддэг байхгүй юу? Тэнгүүтээ хүний дараа өөрөө хүний хийгээд өгсөн. Тэ? Тэгсэн чи одоо миний лидерийн баг биш болчихж байгаа байхгүй тий? Миний лидер тооцохдохгүй тий? Гэх мэт. За би ингээ тий. Тэгэхээр яаж юм бэ? Би одоо ингээ жишээлбэл нэг том багтай. Гэхдээ тэр нь миний одоо базар сүргийн баг штэ. Базар сүргийнхаа боёнг би зөвлөж чадаагүй. Яагаад гэвэл өөрөө нөгөө их мэдээж нэгдүгээр игнэндээ нэгдүгээр үедээ лидертэй байх хэрэгтэй юм. Би хоёрдугаар үедээ хүн хийгээд ингээд тэг базар сүр миний 3 дугаар үеийн лидер болчих жоохгүй юу. Тэгэхээр би эндээс маш их хүн авч. Одоо би ингээд харьцуул би таарч хийхтэй гэж ярьж штэ. Яг миний одоо базар сүргийн дээшлийн хүн чинь надаас дандаа илүү цэлээ авдаг. Гэтэл тэр хүн яасан гэвэл ерөөсөө хажуудаа ерөөсөө 20 30 оноотой л байх та за. Тийм байхдаа 20 30 50 оноотой байхдаа ямар нэг лидергүй байхдаа ерөөсөө дөрөв надаас л ерөөсөө 7 800 500 тэ сая төгрөгийн цалин илүү аваад. Би болох тэр хажуудаа нэг лидер хоёр лидерийн багтаа мөртлөө тэр хүнээс баг цалин аваад байгаа байхгүй. Тэгэхээр та нар юу анхаарахгүй хүнд хүн бэлгэлж болохгүй. Нэгдүгээр үедээ заавал лидертэй байх хэрэгтэй шүү тий. Нөгөө 50 оноо чаддаг. Тэгээд бүх компани аль компанид ингээд лидер айгүй удажж гарч ирдэг байхгүй юу? Одоо зарим компани захирал анхны лидерийн юун дээр айгүй удажж гарчдаг. Манайд бол борооно дараах мөнх шиг ингэж гарч ирж байгаа нь юу гэдэг вэ? Хажуу 50 оноо хинч насан туршдаа зүгээр мөнгө авч яахаа одоо нөгөө нэг татгалзахгүй шүү дээ. Тийм учраас ойлгуулчдэр тийм нэгдүгээр игнэн чи нэгдүгээр дээр лидертэй байх юм бол насан туршдаа зүгээр мөнгө авна гэдгийг ойлгуулчих юм бол уг нь хүмүүс би тэр үед өөрөө мэддэггүй байсан чинь хинч надад хэлээгүй. Би нөгөө доотлохоо одоо өөрийнхөө доотлох хүнийгтэй чи ингээд чиний хэлсэн би өөрийнхөө төлөөс бол надад ашиггүй алдагдaltaй гэж би мэддэг байхгүй юу. Тэгээ би өөрийнхөө төлөө 2 удаа хэлсэн. Чи ингээд 50 оноо хажуудаа их юм насан туршдаа зүгээр мөнгө авах гэсэн чинь гүүг энэ компанид орж ирэх хүмүүс сүлжээ хийдэгчгүй те. Яах юм би орж ирснийхэн дараа л бодно хийхгүй ч би баг байх гэд ерөөс сүлжээ мэддэг юм байхгүй юу. Тэгээ би тэрнээс 2 удаа хэлээ сүлдээ загнуулаад ямар ядаргаатай ингээд дарамттай би өвөө гэж ингээд хэрүү тэгээ тэр хүн сайхан сэтгэл өвдө өгнө бол миний одоо нэлээд найз болохгүй гэсэн чинь
Ингээд би баларсан чи ингээд лидер болоо гэсэн дараад мэдсэн. Хэдэн сарын дараа мэдсэн шүү дээ. Чи лидер гэж болсон. Миний цалин ингээд саяар ч юм уу сая 500 ингээд баг гаргалаа гэж. Яана чи чамд хэрэгтэй гэж хэлсэн бол би хэдэн тайвч хийж чадахгүй. Тэр мөнгөийг би мэдэж байхгүй. Чи өөртөө хэрэгтэй гэж хэлэхгүй байсан. Яана би чамайг алчлаа гэд. Миний төлөө хийх байхгүй. Хүмүүс тэгдэж штэ. Хүний төлөө хүн бас хөдөлдөг байхгүй юу? Наагуурт нь хэрэг мөнгөтэй те. Надаа одоо би ингээд олон хүнтэй ажиллаад одоо үдийн наснд ороод миний үе те. Ингээд олон хүнтэй ажиллаад би ингээд олон хүнд ингээд заяа одоо янз бүрийн болно штэ. Чамшиг нэг олон хүнтэй хайрцаг ивэн орж ингэж чаддгүй. Би ч муудалцаах загнаа хайчин те. Тэг чин тийм учраас би юусэн нөгөө хийхгүй байсан. Тэгсэн чинь миний төлөө гэсэн бол чи тэр хоёулын төлөө байсан биш би ингээ баларсан гэж. Одоо яана гэж тэр байн яана л гэдэг байхгүй юу. Тэгэхээр хүнийг бас чи миний төлөө ингээ өгөөч гэж бас заримдаа яхан зөв юм байлээ шүү. Хэлэх хэрэгтэй хан тий. Би чадхыг мэдж байгаа мөнгөийг мэдж байгаа. Гэтэ би миний төлөө гэж мэдээ өгч яах. Найз нь ингээ байна. Дараа нь чамд бас чи амар ашигтай тий. Ингээ давхар хэлсэн болох юм гэж. Зөв. За тэгээд баатарчруудаа бас баярлалаа гэж олон удаа хэлдэггүй. Би ер нь хүнийг нэг амар онгорож өрөөд яагаад дээдгүй хит магтаад дээдгүй тий. Түүнийг болоос хааж явсан магтана. Яг л бидний хоёр дахь шат бидний бизнесийн ихтэй шат өнгөрсөн байхгүй нөгөө хүндрэлүүд тий. Одоо бид нар яг цэцгэлдэг үед хүн чинь ингэдэг штэ. Жаргацсан хүмүүс ингээд нөгөө зовлонгоо мартдаг тий. Жаргацсан одоо хүүхдийг ингээд тэр хүүхэд ирээдүйд ямар хөө болдог вэ тий. Яг зовлон үзсэн хүн бол зовж байгаа үедээ хүн амар сайн юмыг ойлгож ирдэг байхгүй. Тийм учраас одоо хүмүүсийн яг ингээд нөгөө эд ингээд аюу гоё ингээд цэцгэлсэн одоо ногоон зүлгэн дээр тий хөл өсгөн яваад жаргах цаг байхгүй уг нь. Гэхдээ энэ үедээ хүмүүс хамгийн нөгөө буруу юу гаргадаг хандлага гаргадаг айгуу нөгөө буруу ирсэн өнгөч болдог байхгүй. Тийм учраас одоо бид нар хоёр дахь үе ирэх юм. Бид нар хуучиж гэж хоёр дахь үе бол би явуулж чадахгүй. Яг л би чинь эдийн насны хүн тэгээд нөгөө миний бас ингээд юу хөрөхгүй байх тий. Чинь энерги тий. Улсыг зарцуулсан амар их нөгөө тэнд зарцуулсан хамаг яваа би нөхөж авч чадахгүй байх тий. Энд чи бид нар чинь хоёр биетэй гэдэг бид гэрлэн бие бахан бие байдаг. Тий гэрлэн бие ингээд би аягүй хүрсэн. Одоо би тэрийг нөхөж авах хэрэгтэй. Ийм үед би ингээд хоёр дахь одоо давалгааг одоо гаргаж чадахгүй. Энэ аягүй чухал. Одоо яг энд минут ороод зориулаад шулуурсан хүмүүстэй бидний энэ олон хүн араасаа давалцсан чинь хоёр дахь шатны одоо давалгаанд манай энэ тэргүү Батбаяр бол одоо жинхэнэ бидний одоо нэг зүрхээ ингээд гаргаж өрөөд нөгөө легенд байдаг шүү дээ нэг домог яг хүн шүү яг үнэ хэлэхэд яг миний хамгийн анхны өн дээр бол манай Базар сүм айгүй өрдмөр шүү дээ хүүхэд нь 2 сар өнгөрч ирсэн. Ерөөсө хүүхнийх нь ингээд сүүн садраад тэгээд одоо хүртэл Базар сүм хүүхдээ маш их сүнтэй байхгүй юу. Тэгэл ерөөсөө нөгөө чинь хүүхдээ хамаг юм хаяал ингээл энийг хийгээл ингээл гүйж байгаа байхгүй юу. Тэрээр хараад би Базар сүмд би одоо амжилтгүй хамаг юм хаяад хүүхдээ ч хүрч чадахгүй даарддаг хүүхд аваад ингээ үлдчих яах чинь ингээ би амар хариуцлага хүлээгээд тэгэл би ерөөсөө Базар сүм гэл эхлээд яаж тий. Тэгээ дараад нь учир нь олно гэдээ ингэсэн шүү дээ тий. Тэгээ Базар сүм ингэж дайчин ингэж гүүгээгүүл тий. Одоо өнөөдөр бас ийм том баг бүрдэхгүй шүү дээ тий. Яг зөв хүн битэрийн юу айгүй нийлсэн баггүй гар нийлэн гэж ярьдаг шүү дээ. Гүйлээ Базар сүм бид бүрийн гар их нийлсэн. Би гүйлээтэй нэг удаач өгсөлцөөгөө. Тэгээ хамгийн гоё юм нь энэ бизнес яаж ингэж босвоо гэвэл Базар сүм миний үгийг маш сонсдог байсан. Тэ? Базар сүм миний үгийг сонсохгүй, гүй ингэхгүй тийхгүй гэрх юм бол тэ энэ бизнес чинь болохгүй. Тэгэхээр одоо Базар сүм тэг их чиг сонсноо. Цаа ч бас мэдээж хаяа юм чинь хүн би хүн юм чинь би өөрөөхөө гэд ингэн штэ. Тэгээд алддаг байсан. Юу болгон дээр алдсан. Би тэ хэлсэн. За Базар сүм минь чи дандаа ингээ алдчихээн. Наа чи буруу байсан. Ямар нэг юм чинь хийх ёстой. Гэхдээ цаг хугацаатай. Чи бол өөр компанид орохдоо бэлэн юм дээр ороод ирсэн. Бүх юм бэлэн болсон. Одоо шилдэр сүүлийн компаниуд чинь ерөөсө өчнөө жилийн дараа орсон билээ шүү дээ. Бэлэн юм чинь нөгөө яг энэ одоо тий баараа бүтээгдэхүүн орж ирээгүй компани орж ирэх ийм үед хүмүүстэй яаж харьцах уу, яаж хандах уу гэдэг би мэднэ. Хизээ юм явуулах гэдэг мэднэ. Яг л надад амьдралын туршлага хүмүүс намайг би гэдэг, би мэдгүй гэдэг нэгдэг. Мэддэг наа би мэднэ гэж хэлнэ. Би мэдгүй надад зөндөө. Айгүй инээдний би мэддэг шүү дээ. Тэрэн дээр мангар маш би мэддэг шүү дээ гэж сууж идэг байхгүй юу? Тэгэхээр мэддэг юм аа та нарын төлөө би мэднэ гэж хэлээд энийг хийх хэрэгтэй тий. Одоо яах юм? Тэгэл Базар сүм одоо сүмдээ тэгдгээс та нар анзаарсан.
би спонсороо дагнаа би тэгээ бигийн дүгээс дагна тий. Би зөрөхгүй гэж хэлээд байгаа юм. Тэр чинь нөгөө алдсан хүн чинь одоо тий эргээд энэ зөв юм байна гэдэг юм чинь. Тэгээ базар сүрэн битэр айгүй гоё нийлж ажилласан. Хэрэв базар сүрэн битэр хоорондоо муу тий одоо ингээд нийлдэггүй ацалддаггүй муудалцдаг би энд айгүй хайртай штэ. Базар сүрэн миний алдаг мэдж байгаа би базар сүргийн алдаг мэдж байгаа тэрэн дээр би бол ахин насны учраас ингээд айгүй бас зөвөр юм байлгүй шүү. Үеийн биш ахин насны хүн чинь базар сүрэн намайг хүндлээд бас тий жоох ингэж юмгээд тий. Тэгээд айгүй гоё нэрсэн би базар сүрэн надтай зурж миний урдаас базар сүрэн хэрэлдэж бастай үнэхээр үзээгүй шүү. Яг үнэ хэлэхэд миний үгийг айгүй сонсоод алдаг юм би хэлэхдээ ингэж явдаг. Би базар сүрний тэрэнд айгүй баярлдаг. Та нар анзаарсан базар сүрэн айгүй төвчээртэй. Яаж хүнс төвчээр би мэддэггүй. Алдаа оноо байдаг хүнтэй. Зөв. За мэдээж базар сүрэн би базар сүрэн их магтдаггүй. Яг бол магтахтай нөгөө жоохон тий хүн бол яаж Зөв. Тий, манай базар сүрэн директор бол мундаг хүчрэг дайчин, мундаг эмэгтэй. Үнэхээр одоо бас эмэгтэй хүнд байх тэр дайчин чанар, тэр төсвөр төвчээртэй байдал базар сүрэн одоо директорээс харагддаг. За тэгээд одоо та бас энэ миний доор юу гэдэг та бүхэн лайвын доор, контентын доор ингээ нэг комментууд би оруулаад байгаа. Та минь харж яах нэг үнүүднийхээ болонгаар хүмүүсүүд бас их сайхан үгтэй коммент бичиж байна. Одоо танд болоо та битээр тандаад. За би харж байгаа. Би одоо энд хүрэхгүй айгаад гараа явуулдаг гэдэг. За. Тэгээд ер нь бол ингээд маш гайхамшигтай одоо энэ баг команд чинь бас танд хандаад их бас сайхан үг бичиж байна. За тэгээд цааш бас нэмээ бичих байх. Би бас айлуулах тэрийг бас танд уншиж өгнө. За тэгээд бас юу байна? Одоо бас би танаас ахаал асуултаа асууя. Ахаал гэдэг чинь миний бас асуултууд та үнэхээр дэлгэрэнгүй асууж. Миний нэг асуултыг баг миний асуух гэж дараагийн асуултаа нийлүүлж хариулдаг учраас бас ингээд миний асуулт харьцангуй зөөрөөл байна. За тэгээд одоо бол ингээд одоо манай тэр биш одоо тэ спонсор бит хоёрын одоо лайвыг бол яг одоо бол 50-60 үзэж байна. Яг одоо үзэж байна. Та тэр яг одоо яг үзээд байж чинь тийм яг та хоёрын амнаас юу гарах нь яах нь гэдгийг харж байна. Тэгээд би одоо энэ дээр бас ингээд танаар бахархаж байгаа нэг зүйл нь вэхээр та өнөөдөр одоо ингээд 60 гарцсан одоо тийм одоо яг дунд насны юм сайхан эмэгтэй. Тэгвэл өнөөдөр одоо юу гэдэг манайхан жигдэж 55 гараад ирэл за тэтгэвртэй эмээ болъё. Гэртэл сууя. Одоо ингээд тэтгэврээ хараа сууя гэдэг шүү дээ. Тэгвэл өнөөдөр таны одоо энэ юу гэдэг нийгэмтэйгээ дасан зохицож ажиллаж байгаа. Энэ одоо нийгмийнхээ одоо залуучуудаас хоцрохгүй бүр тэр байхад төвчээлээд энийг өдөр чиглүүлээ явж байгаагаар би бол танаар бас бахархаж байна. Тэгээ одоо энд үзэж байгаа жил бол одоо таны насны үеийн одоо эмэгтэйчүүд бас их үзэх байх. За дээрэс нь одоо магадгүй Ирсакийн талаар дөнгөж сонсож байгаа 18-тай 20-тай за 30 эдтэй залуучууд бүсгүйчүүд сонсож байгаа. Тэгвэл энэ хүмүүс ер нь та ер нь юу гэж хандаж хэлмээр байна? Үе тэнгийнхэндээ болоод залуу үеийнхэндээ ер нь юу гэж хандаж хэлмээр байна? Тийм ээ? Ер нь хүн ер нь яавал одоо энэ яг тань шиг амжилтыг бүтээж чадах вэ? Зарим нь ингээд хүсээд идэг. Гэхдээ ямар нэг үйлдэл хийдэг. Нэг бол зориглож чаддаггүй. Тийм? Зүгээр ингээд хальт хүсэл орхидог ингээд өөр одоо юу гэх нэг тийм байдаг шүү дээ. Та тэгвэл юу гэж хандаж хэлмээр байна? Үеийнхэндээ болоод залуучуудаа уриалаад хэлгээд. Би бол ингэж оцсолд одоо ингээд ер нь одоо мэдээж үдээ олон жил дандаа хүнтэй харьцлаа. Би ч одоо хэдэн зуун мянган хүнтэй харьцсан. Энэ 7 компанид ажиллаж одоо өчнөө хүнтэй харьцаж янз бүрийн туршлага суудсан байгаа шүү дээ. Одоо эмчээр ярил одоо хаалганы эмч гэвэл бицастын эмч бол одоо зөвхөн амар нүдэн анжаад хийх болсон байгаа шүү тийм. Тэгэхээр ингээд хүмүүс ингээд янз янз байдаг юм билээ. Хүчрхийг өөртөө итгэлтэй тийм. Эсвэл сул дараа өөртөө итгэлгүй гэдэг тийм. Хүн ерөөсөө өөрөө би хийн гэж бодох хэрэгтэй. Хэр нэгэнд найдах хэрэггүй тийм. Одоо би энэ дээрс ярьж яах би ер нь юм ерөөсөө яадаггүй шүү дээ. Нууч хаагаад ингэдэггүй тийм. Намайг ингээ ярьчлаа ингэсэн манай хүүхдэд ингэдэггүй би ерөөсөө яг өөрөөрөө явдаг тийм. Өөртөө аяг. Би чинь ингээд намайг 20 наснаас манай ээж нас орсон бэ л би ээжийг мэдгүй шүү дээ. Тэгээд манай аав эрэгтэй хүн чинь мэдээж тийм. Ингээл манай аав чинь тэр 2 ажил давхар хийдэг байсан. Салсас мэй тий. Тэгээд бүх юм хаягдсан. Одоо яг би тэр сүлд нөө уншижсэн. Еврейчүүд хүүхдээ яаж өсгөж хүмүүжүүлдэг вэ гэх тий. Тэгсэн чинь яг би тэр еврей маягаар хөгжсөн байгаа хгүй юу? Өссөн байгаа хгүй юу? Тэрээс хүүхдээ чи биеийн даалгацаар хар багаас нь биеийн даалгацсан юм билээ. Тэгээд би ч одоо ч л 3 жил багтаа би ч он сурлагтаа 5 онц эзэн одоо нөгөө сургуулиасаа дүүргийн олимпиад ордог тооны бүрс амар мундаг хүн байлаа ш тоонда. Тэгээд нөгөө хин намайг хичээлээ хийж хэлэхгүй шууд гэртээ ирэл нөгөө элсэн чих талхаа идэл шууд би одоо шүү геометри хичээл аягүй зуртай нэг зөвлөсөлтэй гэлтэй нөгөө тэрийг жоохон дутаа ясвал
Тэгэл тэрийг шууд хийх гэж байгаа ч тийм. Ингээд ерөөсөө хичээл хийх тийм хин нэг намайг хичээл хийх шаардахгүй тийм. Аз олж би нөгөө доороо нөгөө дүүм үү харна марна гэж байхгүй. Надад саад болохгүй байхгүйсэн. Тийм учраас ихсэн тийм. Тэгээд SME-чин тэр ялангуяа Герман бол томчлын хүүхдүүд явдаг байлаа ш. 12 хаалга байсан хөөе. Тэгээ тийм юм бол байсан айгүй нарийн. Тэгэхэд би яах чаргагүй юугаараа яваал тэ өөрөө. Тэгээ манад нөгөө юу гэсэн баггүй. Та намайг таних хэрэгтэй гэж би бодоод л да. Миний хэлж байгаа юм, миний одоо шилбэл гаргаж байгаа шийдвэр те яагаад ингэ зөв байгаа те ингэж байгаа юм бэ гэдгийг би мэдрэх хэрэгтэй гэж бодож байна. Тэгээ би тэгсэн чинь би нэг Герман тусаад би Герман хэлтэй айгуу мундаг, тоонд айгуу мундаг те. Тэгсэн тэр манайш нэг багш нар нийлээд тэгэхээр нэг бэлтгэл суулдаг байхгүй тэгсэн чинь манай математикийн багш энэ тэр биш математик ямар гэсэн математик айгуу мундаг. Би нөгөө Герман багш би олон улсын сургуулийнхаа олон улсын оюутны интернэшнл хөгжмийн хамтлаг байдаг байхгүй. Тэр нь би флёрт хийдэг гитар болдог биш гитар бараа болдог те. Гүрс амар юм нийтийн ажилтны мэдгтэй маш олон талын чадвартай тийм байсан те. Тэгсэн чинь харин нэг тийм математик хэлтэй өшөө нэг нь сонсгол хөгжмийн сонсгол энэ гурав байна гэдэг хүн маш их тийм сайн сэтгэдэг те. Юм хурдан сурдаг шийдвэр мэдрэг хурдан гаргадаг тийм байт юм байна л да. Юмыг айгу нэг мэдрэг ангуудаа айгу зөв талаас нь авдаг ч юм уу тийм мэдээлэл зөв боловсруулдаг. Тэгээд би чинь оёр нэхэн зүгээр мужаа хүний нэг уурхаа надад шүү тийм. Гэх мэтэр би та юу ч хэлэх гэдэг нэг үл одоо миний энэ хэлж байгаа юм би тэр хэлж байгаа юмда маш ихтэй байгаад ингэж нөгөө яг ингэж явах хэрэгтэй гэд ингэснээрээ миний баг би дандаа нэг компанид ороод бүх хийдэг тийм. Би одоо бүр миний өмнөх компаниуд би бараг боссон гэхэд бол бүх системийг босгоод бүх юм би ингэ хийжсэн тийм. Миний дээр өндөр лидерүүд байсан ч гэсэн тийм. Дэмжиж өгөх юм байхгүй тийм. Тэгээд юу гэж өөртөө итгэлтэй байх хэрэгтэй. Надаас өөр хин нэг бүл гэдгээр мэдчих. Би хинт итгэх, би хинт ч итгэхгүй ш. Миний би даалгавраг нэрч асуухгүй те. Одоо бодоод үзлээ. Би ингээд Герман яваад ирсэн чи те. Онгоцоор буугаад ирж би гэрээ мэдхгүй. Манайх ч ерөөсө нүүдлийн шоу. Яг нөгөө монголчууд нүүдэлчин гэдэг шиг би тоглоод тэгтээ. Танах гэдэгт манайх нөгөө яг нөгөө Монгол Чингисийн улам те нүүдэлчин штэ. Нэг газараа ингээд шомбоогод байж идэггүй. Ирсэн чи маа би гэрээ мэдхгүй. Манай хаан байгаа мэдхгүй. Тийм байл их чинь хүмүүсийг ингээд аав ээж нь бүр ингээд те эрхлүүлээд баг арай хөгжим үлээх нь халаггүй те ингээд гэр бүлээрээ тэр үе чинь гадаад явж байгаа хүний ч гэсэн амар хүндэтгэлээр гаргаад хүндэтгэл хүлээж авдаг байлаа шүү дээ. Тэгэхэд ийм л нэг тийм хаягдсан бол биш л дээ юм те. Гэхдээ энэ тийм тийм юугаар яах чаргагүй эрхлэх ямар ч боломжгүй еврейчүүдийн л тэр юугаар өссөн юм шиг л бидний бас тийм учраас би өөрөө аягүй тийм хатуу чанга байдаг байхгүй те. Тэгээ хүмүүс нэг би таашиг сонгоод тийм байгаа те. Хүн болгон тийм тэгэхээр хатууч сурах хэрэгтэй байхгүй хүн те. Тэгэхээр би хинт ч найддаг учраас ерөөсөө ингээл за би өөрөө энийг хий надад таалагдах юм бол би хийгээл ингээл юм босгодог. Би маш олон компаниг босгож байсан те. Хүмүүс ингээд шинэ компани байгуулаад тэг би ч та ингээд те хамтраад ингээд өгч гэдэг те. Ингээд 2-3 компани босгож байсан. Би 4 компани гүйцэтгэх цагаар хийжсэн тийм. Тэгээд өөрөө 2 компани босгож байсан тийм. Тэгэхээр яагаад гэвэл эн чинь энэ ажил юмыг хийдэг, бүтээдэг тийм юмны цаана гардаг нэг тийм чадвар байгаад байгаа байхгүй тийм. Зөв бурууг аюул сайн ялгадаг. Амьдралдаа би энэ шийдвэрийг буруу гаргасан гэж бодж үзээгүй. Дандаа миний гаргасан шийдвэр зөв байсан тийм. Тийм учраас би итгэлтэй байгаад ингэдэг шийдвэрш би гэдэг хүн байсан бол би үдээд бисэн яаж хийж яагаад өндөр цалтай болоод хамгийн том гэж магтуулаад тий ингээд та нар мэдж байгаа би дандаа юмны араар ордог яг тийм найр наадам юу байдгийг тий үйл ажиллагааны ард ороод үгүй би идэхгүй би ингэхгүй л гэдэг тий а тэгтээ ажиллаа хийхдээ би хийнгээл ингээд амар юм руу би дайрч ордог байхгүй юу тийм юм таашаа та бүхэн ялан салгаж ойлгоорой гэж би хэлмээр тий Баатарсур маань одоо юу штэ ер нь директор хүн бол ерөөсө доотлон тий 3000 оноо гэж байгаа штэ. Тэгэхээр 3000 гэж байдаг юм бэлээ. Энэ чинь директор нээчээд эн чинь ямар амтан тэгээ цаашаа 3000 дээрээ л явж идэв тий. Тэгэд ингээд бол одоо харахад бол ерөөсө за 3000-аар бодоод өцөд доотлон тий. Директорээс 12 сая гаруй төгрөг мөнгөн лидерээс нөгөө юу одоо 14 сая төгрөг зүгээр стандартаар бол одоо л тэгж гарахгүй салин хамаагүй илүү гарна. Сая нэг нэмнэ гэдэг чинь энэ компани үнэхээр харамгүй нэмж байхгүй. Өөр компани компани хэдэн хоёр нэмдэж штэ. Ямар харам нэмдэг гэж. Хин компани нэг хоёр нэмээд байгаа байхгүй тий. Ийм гайхал. Тэгэхээр одоо Баатарсурын цалин бол ерөөсө хэмжээ хийсэн. Би тэгээд юунд баярлж байгааг бол Баатарсурын зүгээр
директор хүн ийм цалин авах юм байна гэдгийг харуулна гэдэг чинь бидэрт энэ чинь амар том юу байхгүй тий. Айгуу том одоо бидэрт нэмэртэй авахгүй тий. За. Зөв. За дараагийн асуулт руугаа шилжнэ гэсэн. За тийм. За энд багийнхан чинь бас өөр чинь хандаад их гой бичиж जैन. За мэдээж энэ лавгжуул лидер орой минь хоёроо тэгээд за манай нүрзэд лидер маань амжилт хүсье ТБ ихчээл гэж байна. 3 сарнаа илгээжээ. За энэ хүмүүс их гой юм бич. Ямар азар би Ирсактай учрваа л гин. Зөв сонголт хийжээ л гин. За твж итэг хүлээ гин. За хүлээхгүй манайхаа. Хөдөлмөрнөө. Мэдээж амжилт ирдэггүй байна шүү. Тэрийг бол твчхэн зөв. Гэхдээ тууштай тогтмол хөдөлмөрлөж амжилтанд хүрнэ шүү. Зөв хүлээгээд намайг энэ утгаар хүлээ гэдэг нь амжилтанд хүрэхээр аюу хурдан мөнгө авчин гэж бодох шүү дээ. Мөнгө авах шүү хүлээ гэж тэгж ойлгол гацмаар. За тийм болоо. Чи яах гэж нөгөө Америкийн нөгөө ерөнхийлөгч хэлсэн үг байдаг байхгүй юу? Тэрийг жахгүй юм. Тий. За ингэж энд одоо бас ямар азар би Ирсаки орсон юм бэ гэж өдөр бүр хилдэг болсон л гэн. За ямар азар би Ирсакт орсон юм бэ? Өдөр бүр баярлдаг л гэж ах шиг байна да. За энд хүмүүс их гой өгчжээ би бас танд зарим нь уншиж өгье. За тэгээ цааш үргэлжлүүлээ асуунаа. За энэ манай заяа лидер бичсэн багш. ТБХ-тэй баярлаа. Танд улам өндөр амжилтыг хүсье гэж байна. За тэгээд энэ таны баг командын лидерүүд чинь танд бичиж байна. За таны одоо сая одоо яриад магтааж яриадсэн одоо манай Монголын анхны директор одоо хүчрэг эмэгтэй маань бас тантай хандаж өгчсөн байна. Эрхэм хүндэд спонсорынхаа магтаалыг сонслоо. Маш их баярлалаа. Таныхаа магтаалыг сонсоод ирч хүч урам зориг орж ийн баярлалаа гинэ. Одоо бас ингэж бичсэн байна. За Ариуна Мижээ гэдэг эмэгтэй ТБХ-тэй амжилт гэж байна. За Саран Туяг Гади гэдэг та гайхалтай та нартаа талархлаа гэж байна. За их сайхан үг бичих юм аа энэ хүмүүс ч одоо танд хандаад. За тэгэд энэ нэм дава эдэн гинэ яндан гинэ. Тэр биш гэжтэй эрүүл их сайхан бүхнийг хүсье өрөөё л гэж яах шиг байна. За тэгээд энд бол одоо хайрын үгнүүд бол буцалж явах шиг байх шүү. Та миний дараа нь бас лайва яагаад гүцээгээд уншаарай. За үржин ханд одоо Пүрүү гэдэг энэ лидер маань мундаг хүн байна. Монголд маш том хөрөнгө оруулалт авчирч байгаа хүн шүү. Амжилт талархаж байна. Баярлалаа. Ирсак компани эдис болсондоо маш их баяртай байна гэж бичсэн байна. Ямар сайхан юм бэ. За тэгээд одоо ингээд энэ хүмүүс бол одоо тий орой минь дээ салаам өчрөнд байна гинэ. За орой минь дээ за дотгон чимэг гэдэг одоо нөө үрээ танихгүй гэдэг би одоо энийг бас буруу хэлээд байгаа шүү. Тэ үрээгээ танихгүй байх үрээ юу үлээ ингээд балраад байдаг шүү. Энэ дээр л тэгэхээр одоо яарахгүй нэр одоо тэ таны салаам өчрөл ингээд задраад ингээд явсан та баг өөрөө ч танихгүй байгаа шүү. Хаана хин явж байгаа. Би одоо тэрний баг бол манай тэрний баг юм уу гэмээр л одоо ийм сайхан том баг командыг үүссэн байгаа тань. Орой минь дээ салаам өчрөн байна гэж байна. За энд бас нэг эмэгтэй бичсэн байна. Банзэ даваасан боё. За эрэхтэй явах шиг байна. Ирсакт орсондоо үнэхээр баярлалаа. Алтаада урнаада талархлаа гэн. За манай уран цэцэг хүрл лидерийн баг юм шиг байна. За ийм гайхамшигтай бас ингээд урам зориг өгсөн бас маш олон комментүүдийг бичсэн байна. Маш олон хүмүүсийг бас таны энэ контентийг үзээсэй гэд меншн хийсэн байна. Бараг 130 мөч хүрж явах шиг байна. За тэгэхээр маш олон хүмүүс таны одоо энэ гайхамшигтай контентийг дараа нь хүч үзэх хаа та бүхэн ярилцлагыг. За одоо ахаад нэг асуулт байна. За манай одоо Монголд толгой ийм мундаг одоо хүчрэг эмэгтэй байгаа. Тэгээд одоогоор одоо та минь бол мэдээж баг командынхаа одоо том одоо хөл рүүгээ нөгөө хүмүүсийг гүн рүү нэг задлж ажилласан. Энэ хэдрүүгээ анхаарал их тавьж ажиллаж байсан. За тэгвэл би бас нэг юм асуучих гэж бодлоо. Энэ хүмүүс ч гэсэн тэрийг хүсдэг байх гэж би бодож байна. Хизээ одоо манай тэр биш одоо лидер маань хүрэл лидер цолоо нээх гэж байна. Хизээ л хүрэл лидер цолондоо хүрэх гэж байна. Төлөвлөгөө юу байна? Яг хүмүүс ингэдэг л дээ. Би ч гэсэн миний хувьд ч гэсэн нэг цол руу нэг хүч яардгүй л дээ. Гэхдээ бас мэдээж одоо та минь бас хүрэл лидер болоосэй гэдэг миний хувьд бол бас туйлын хүсэл байдаг. Тэгэхээр хизээ энэ одоо хүрэл лидер цолондоо хүрэх гэж байна. Ер нь ямар төлөвлөгөө байна? Тий. Яг л одоо толгой лидер мөртлөөдөө хүрэл лидер болоогүй нэмэтэй гэдэг хүмүүс ингэж байгаа тийм. Энэ чинь яг нөгөө цаг хугацааны асуудал байгаа байхгүй юу? Би ч ерөөсөө бүх юугаа хаяад одоо хиний одоо базрын баг та нарын баг руу хандсан шүү дээ. Тэгэхгүй бол болохгүй юм шиг нэг ихлүүлсэн чинь би яах юм бэ? Базраа маань ялах хөвгттэй. Тэгээд нөгөө нэг ерөөсөө энэ юуруугаа орж чат руугаа орж хүн амтнд хариулт ийм юм өгч чадахгүй. Хэрэг тэгэхгүй юм тэгэл тэр цаашаа хүмүүс энийг яаж хэрэглэн тэр юуныхын ийм тийм гэл ингээл юм асуугаад хэн ч хариулахгүй энэ бизнес явахгүй цаашаа. Тэгэхээр би тэр
групп чат ерөөсөө ажиллаад байсан. Тэгээд би 4 сарын 23-нд хүүгээ алдлаа тий. Тэгээд би ерөөсөө тийм юг болсон нөгөө шинэ хүмүүн өрөхгүй тий. Ингээд ерөөсөө болсон 30 настай хүүгээ алдна гэдэг чинь ямар юу ах вэ тий. Гэхдээ би тааш яг энийг хүмүүс мэддэг гэж бод яг л мэдгүй хүмүүс болж байгаа. Яг энэ бизнесийг яаж хүн ингэж ямар нөхцөл байдал ингээ яг шалтгаан хайдлыг хилээд хийхгүй ингээл ингэдэг шүү дээ. Би одоо шил 4-23-нд яг манай хүү ийм төлөвлөлтөөсөө базараа одоо баг юу хайхгүй бараа байхгүй учраас бид нар одоо хүмүүс амар ууралж байна, амар ингэж байна, баг ингээ унах гэдэг нэг тий би чи гой сургалт хийе гэдгсэн баггүй. Тэгсэн надад бал тухамсар гэж ганц бол энэ болохоор бал тухамсраа ажиллуулах юм бол хүн юу ч хийхгүйгээр ч тий юмтай болж болдог байхгүй юу? Хүмүүс ингээд зүгээр сууж байгаа мөнгөтэй бол юу гэдэг. Гэхдээ хүн болгонд хийж чадахгүй. Хэрэг тэгж чадах юм бол тий тэр бол хүн болгоо өгөн чадна. Тэгэхээр би тэр ганцхан надад тэр лекц миний нэг гарын лекц гэж тийм. За би тэрийг хийя ерөөсө 4 сарын 23-нд зарлалцсан бас тэр нөхөр 10,000 үнэтэй тий. Ийм ерөөсө ингээд 4 сарын 24-нд анх нөгөө Ирсагийн одоо тэр юу ялаа ш нөгөө эрен захиралч монголчуудаа одоо нөгөө нэгдэг байсан. Орж ирээд нөгөө юмаа хүйсэлжсэн бидэрт уулзах хэрэгтэй байсан. Гэтэл уулзах дээр би нэг хагастай орс хэлээр ярьдаг ямарс ойлгосоод ярьчих тийм бид нар ингээд тэр захиралтаж одоо энэ компаниг одоо нэг ч захиралтаж уулзах хэрэгтэй үстэй. Яг энэ төлөвтэй байсан бохсон 4 сарын 23-ны өглөө өөрөөр манай хүн асуусан. Би 3 цагаас сургалт заах байсан. Би энэ 70 хүмүүс хичээлээ би нэг за би өөрөө хийдэг юм чигээд өглөө нэг харч би дандаа цаг байгаа юм чинь өглөөний хараад өдөөс өмнө харж байгаа хийгсэнд орж ирсэн. Юугаач хараагүй байсан би. Тэгээд тэнгууд би ерөөс яасан. Яаж харахгүй одоо та нар амар байгаа зү. Хүүхэд нь асуурч байгаа чинь би тэр лекцийг ингээд юу ажиллаж штэ. 3 цагт би очиод тэр лекцийг юу ч болоогүй юм шиг ингээд лекц уушаа. Тэгээд 24-нд би нөгөө нэг эрен загталтай юу ч болоогүй шиг очиод ингээд бүгдээрээ тэр орсон сайн мэдхгүй ч тийм. Би л нөгөө нэг би ч орсонтай ажиллаж учраас тэгээд орсоор нөгөө эрен загталтай нөгөө л энэ бизнесэлд ягдаа штэ. Ингээд би явсан байхгүй юу. Тэгээд би тийм хатуулдаг ийм тийм байсан учраас би тэрийг дааж гарсан. А тэгэхэд би одоо та нар яаж байгааг бол та нар одоо ийм сайхан бэлэн зэлийн байх чинь те ямар та нарын баг чиглэлийг авч явчихгүй. Та нарын оюун ухааныг аваа явчихгүй. Одоо нэг би нэг юм стоп авсан байгаа байхгүй яаж аргагүй. Ингэж явж байгаа тийм ингээл те. Тэгэл ерөөсөө 3 лидер дээр ингээд яваад одоо тэгэхээр дараагийн дахиад юу би яаж ингэж хүмүүн рүү ингэхдээ нэг би амар ахгүй өгнөд айгүй ирчвчтэй би адуу шиг байдаг гэсэн чинь ийм болцсон яагаад би мэдэхгүй те би мэдээж аргагүй ерөөсөө би мөнгө гэж унахгүй байгаа өгөн шууд байх хэрэгтэй юм билээ би ингээд энэ хүмүүс өндөр цалин төрөл сүлжээний бизнес доотлын хүн цалин авдаг заавал толгой их мөнгөтэй болдог бишээ энэ олон үед ийм байдаг гэдгийг би хүмүүс харуулхаас л гэж боддог байхгүй те энэ хүмүүсийг л нэг амжилт төргээд айгу одоо Монгол айгу хэцүү болж штэ. Монгол одоо дэлхийн нийт хэцүү болж байна. Тэг Германы 120 жил 90 жил болсон компани юу яж дампуурч байна тий. Тэгж яхад одоо хүмүүс надаас ингэж энэ компани чи тэгээд хэдэн жил болох юм 2-3 жил болоод дампуурчих юм биш үстэй. Би бол худалдаа үнэ хэлдэг. Би мэдэхгүй одоо дэлхийн нийтэд юм болж байна. Монгол тэтгэрээ өгч одоо хүүхдийн мөнгө өгч чадахгүй ч тэтгэрээ өгч чадах ч юм уу цалингаач өгч чадах ч юм уу би тийм үед би та нар бодлоо ярьж би болно гэж амлахгүй тий 2 настай энэ компани бол угаасаа Турктэй бол мэдээж бүр аюу олон зүйл болно. Яг бол газар тавилан бүх юмнаас эхэлсэн учраас Монголд би тэтгэж дайн болоод ингэчүүд яах юм тий хил гайл хаагч бол тэгэхээр та нар хэдэн жил болох гэж асуухаас өмнө маш богино хугацаанд зөндөө мөнгө хийгээд авах хэрэгтэй тий. Одоо юм яа. Ерөөсөө одоо шил нэг манай базарч авдаг гэдэг 3 сараас ажилласан гэж хэдэн сар хамт толгор. Энэ хооронд одоо ингээл ерөөс санхүүгийн хэрэгчлэн төллөө шүү дээ. 40 сая 10 саяын цалинч авч магадгүй. Энэ хичээлтэй тий. Тэгвэл бид нар ингээд мөнгө хөрвүүлээд авах бол дараад нь янз бүрийн хүндрэл боллоо улс тий. Ийм боллоо гэхэд тэр мөнгөө ядаж хэрэглээд идээд ингээд сууж байгаа нэг юм а бодоо тий. Өөрснөө ингэж бол би түр таанах бол энэ компани жил болно 5 жил болно би хэлж мэдэхгүй. Энд болооч яах чи мэдэхгүй шүү дээ тий. Одоо шиг ингээд аюу дандаа л энэ хүмүүс одоо монголчууд бүгд өртөө ингээд байгаа. Өртөө хүмүүс орж ирээд өрөө ингэж төрж эхэлж байгаа шүү дээ. Энд чинь ч гэсэн бас ингээд хурдан ажиллах ийм боломж байна шүү дээ тий. Тийм би юу гэж нэг үл та нар одоо нялхамсарч хэрэггүй, спонсортой найдах хэрэггүй, энэ гоё бизнес ороод ирсэн мэн тий. Тийм өөрснөө одоо уучраа олоод аюу сайхан ингээд одоо манайх ингээд систем тогтсон байна. Хуучин бол өөрөө ирж мэдээлэл хийхгүй хүндрэл уулгахад болдгоо байсан. Одоо бол ингээд энэ тэргүүрийн хаачаар юм гоё системтэй болчлаа бид нар тий. Өөрөө байхгүй ч гэсэн ажлыг гэсэн хүн бол өөрөө очиод хаан сонголтоо ингээд очиод хийдэг байхгүй юу? Ажиллахгүй гэсэн хүн бол ингээд
дуудаалыг ирэхгүй те. Тэгэхээр бид нар харин ч энд аягүй шалгуур явагдчихжээ те. Одоо ажлын гэсэн үеинд ажиллах бүрэн боломж байна. Хүндээ мэдээлэл авчин сүүл гидрийн сургалт гэдэг ийм гой сургалт дараа суудаг болно те. Манайх тийм сургалтаа болж байгаа. Тэгэхээр ажлын зүгээр ажиллаад явчихна. Одоо ерөөсөө спонсор тэглээ, энэ компани инглээ, бараа дууслаа те. Байгаа бараан дээр ажил те. Угаасаа бүх бүтээгдэхүүн хэрэгж үзээгүй даа. Өнөөдөр ингээл хамгийн олон сар болсон би ихчил өнөөдөр те хэдэн бүтээгдэхүүн хэрэгэлсэн бэ? Сардаа эсвэл нөгөө 5 оноогоо хийхгүй бас яг гэдэг нараа бид нар өөрсдөө дээрээ оноо хийх юм бол оноо нь бидэрт ордог мөнгө нь дээш явдаг байхгүй юу? Тэгэхээр болж игэл бас те мөнгө өөрөө авчихснаатай нэгдүгээр гинэд хүн эсрэг яваа ш бид нар чинь. Тэгэхээр бараа бүтээгдэхүүн айгүй бид нар өөрсөнд юу барааны бөөгнөртэй болмонтой бараа бүтээгдэхүүн дутагдaltaй байна. Тэгээ би дутагдaltaй байна гэдэг би нөгөө нэг компани бараа төстэй гэж авч өөрөө бас нарийнда бас санхүү ажиллах бас ингээд дахиад нөгөө захиалах хэрэггүй боломжийг ашиглаад авахгүй. Тэгэхээр бид зөвхөн баг чинь энэ юм байхгүй. Тэгвэл баанаага ярихгүй хүнд те. Компани аваад байгаа шүү дээ. Тэгэхээр бити яриа нөгөө ажиллах хүн юу ярьдаг те боломж ярьдаг, ажиллах хүн шалтгаан ярьдаг гэдэг. Тийм учраас би хүмүүсийн янз бүрийн шалтгаыг вирус хүлээж авах дурггүй шүү. Энэ миний нэг юу шүү заа юу. Яг тэгвэл би амьдралдаа спонсортай гэж үзэг энэ бизнесийг би баг спонсор бол өөрөө яалаа шүү дээ. Юу туулаад явлаа та нарыг би энийг сонсох гэж бодсон байхгүй те. Тэгэхээр одоо яшиггүйгээр ерөөсөө юугаа хийгээл өөрсдөө те өөрснийхээ юугаар чаддаг юмараа хийгээл ингэж явж байгаа гэж би таарч ингэж хэлмээр. Окей. Тэгэлгүй яг хөө мэдээж яг хөө гэхдээ нөгөө баг командынх нь одоо зөв миний зүгээс бол одоо та бүхэн маань хажууд байгаа зөвлөөд түшиг тулгуур болоод байгаасай л гэдэг хүсэл байгаа шүү дээ. Одоо яг тэргүүнийх нь миний хувьд бол тийм байгаа. Тэгээ ер нь бол бид бүхэн одоо энэ Mersaki бизнесийг Монголд маш урт удаан хугацаанд явуулыг бол систем хэрэгтэй. Нэг нэгдэг эв найрамдалтай байх хэрэгтэй. Ёс зүйн эрхмэлдэг байх хэрэгтэй. Тийм ээ. Тэгээ ийм байж энэ бизнес илүү их цаашаа явнаа гэдэг нь бол одоо бас бид бүхэн монголчууд эвтэй байхдаа л илүү хүчтэй байдаг шүү дээ. Тэгэл бутраал хаглаад явах юм бол тэгэл айжимдаа систем нуурна, айжимдаа одоо хоорондоо тэмцэлдэж эхэлнэ. Ингээл өөрөө асуудал үүсч эхэлдэг шүү дээ. Тийм нэг юм тал байдаг. За тэгээ би TB-ийн саяны үгэн дээр одоо бас миний хувьд бол маш их одоо бас бахархаж сонсч ялаа. Мэдээж одоо хүний амьдралд одоо бас уугаа шүү бас тохиолддог. Тэгээд яг энэ одоо зүү цаг одоо яг энэ Mersaki компаниг оруулж ирэхдээ таны маань одоо бас тийм бас хэцүү цаг үе тохиолдож байж тийм ээ. Би бол саяны бас яриг сонсоод хоол зангираа сууж илаа. Адилхан л одоо хэцүү шүү дээ. Тэгээд үнэхээр одоо бас мундаг би танаар бол үнэхээр бахархаж байна. Нэг ч одоо шиг бүтээгдэхүүн байхгүй байхад тийм ээ. Энэ компаниг ингээ Монголд одоо гайхамшигтай одоо бас ингэж хүчийг түгээж энэ монголчуудын олон одоо өнөөдөр та бас эргээд харах юм бол маш олон одоо гэр бүл гэрэл хийгээ цацруулсан маш олон хүмүүст амьдралаа одоо итгэх итгэлийг бий болгосон ийм одоо гайхамшигтай үр жимсийг тарьсан байна. Тэр танд одоо би өнөөдөр бол бас их сайхан үгийг өнөөдөр та бүхэн нэг нэндээ танд даа ялангуяа энэ одоо энэ баг командын маань одоо гişүүд маань лидерүүд маань гэсэн танд бас хандаж маш олон зүйлийг бичиж байна. Тэгэхээр өнөөдөр бол та яалтч одоо энэ хүмүүсийн хайр хүндэтгэлийг талархлыг хүлээх ёстой хүн зүй ёсороо ирсээ. За тэгээд ахаад бас нэг асуулт байна. Одоо миний асуулт бас хараахан дуусаагүй байна. Хоёлаа бас тий. За тэгээд одоо ер нь би таныг ингээд эргээд одоо тий ингээд одоо юу гэдэг ингээд 2022 оны 1 сар 2 сард ордоо тэр биш гав ганцаар цүнхээ үрээд магадгүй явж исэн баг. Mersaki-гийн Монголд илрүүлнэ гэдэг. Тэгвэл өнөөдрийн одоо өндөрлөг гэж ярил л да. 23 оны 1 сарын одоо 21 байна. Тэгвэл яг тэр үеийн тэр бишээс одоо өнөөдрийн тэр биш харахаар та яг юугээр бахархаж байна? Тэ? Тэр үед та яг юу бодож явж байсан бэл? Өнөөдөр тэгвэл та өөрийг харахаар бахархаж байна уу? Юугээр бахархмаар байна? За нэгдүгээр би ингэдэг. Угаасаа би ямар нэгэн бизнесийг босгодог гэдгээ мэддэг те. Угаасаа босгоно гэж бодож исэн шантрахгүй байх миний нэг тийм өөр юу байдаг аахгүй юу? За болио хийх шиг гэл те ингэсэн бол бид өнөөдөр ингэж бичихгүй те. Зарим нь хаашаа яцсан мэдэхгүй шүү те. Би шантраагүй учраас энэ хүмүүсийг ингэж те нааш нь оруулж ирээд маш олон хүмүүсийн амьдралыг сайжруулж гин гэдгээр би те одоо улсын хийж чадахгүй юм бид нар хийгээд шүү та нар нийлээ те. Энэгээр л тэгэхээр та нар бид нар яах вэ? Энэ тань манай энэ баг хамт олон те ингэж ажиллаад ингэж амьдрал сайжраад ингэж явж байгаасаа гэдэг л хүсэл надад байсан байхгүй юу? Би чинь амар их оромж хүн. Та нар намайг сайн мэдгүй. Миний одоо постуудыг нэг юм бол би ерөөсөө ёстой нэр 7 сарын талбайдаа би гүйжэлээ шүү дээ. Тэ? Их оромж тийм хүн байхгүй би тэ. Тэгэхээр би ерөөсөө нийтийн төлөө яаж юм хөгсөж би үг хэлээд нэмэргүй юм байна. Энд чинь нөгөө юу ячлаа шүү дээ. Сонгол Монгол болно. Хар хайрцаг хар машинаар гарчдаг.
За энд би ямар ч миний оролцоо байхгүй юм бэ. Би өөрөөр яг энэ сүлжээгээр хүмүүсийг ингээ гэхдээ нөгөө уртны компани учраас хүнд байсан байхгүй юу? Би өөрөө чадаагүй. Тэгэхээр яг энэ ёстой ийм боломж юм байна. За энэ чинь ёстой миний нөгөө нэг хүмүүсийн амьдралыг сайжруулах нөгөө тий одоо би төрд гарахгүй мөртлөө төрд гарч би мэдээж яаж чадахгүй төрд миний хоолой өргөж энэ хүмүүсийн амьдралыг сайжруулах манад энэ араа одоо манай багт хүмүүсийн амьдралыг сайжруулах хүсэлтэй зөндөө хүн байгаа. Эх орныхаа байдлыг хараад одоо байгаа хүмүүсийн амьдралыг хараад сэтгэл өвдөж байгаа тий. Тийм учраас энэ хүмүүс амар их боломж олцсон гэдэг дээр бол би үнэхээр тэрэн дээр л би одоо баярлж байна. Энэ Ирсак блогоос бүрхэн яг л хүн болгоны асуудал Ирсакт байна тий. Тийм ч одоо манайх чи ингэж нэг шинэ хүмүүс мэдгүй авах. Одоо ингээд манайх донтолтын эсрэг бүтээгдэхүүн одоо орж ирнэ. Тэр нь болохоор айраг тамхи, хар тамхи, бүр кофе, тэр гамтны одоо донтон байдаг шүү. Тэгээд таргалал тий. Эсвэл өвчин нөчрийн өвчмөчүүдсээр. Тэрний одоо донтолтыг зогсоод бүтээгдэхүүн гаргана. Дээр нь хор хавдрыг хөмөчгдөг тий. Тийм бүтээгдэхүүн орчихно гэж байгаа. Бидний өмнө маш их ажил байна. Тэгэхээр бид энэ компани, ийм гоё компани энд орж ирсэн азны юм. Тэгээ компани бараагаа оруулахгүй байх, компани ингэж би ерөөсөө тэгж ерөөсөө ярихыг хүсдэггүй шүү дээ. Байгаа юм дээр бид нар энийг ашиглаад хүмүүс хөвж угаасаа эрүүл мэндийн бүтээгдэхүүн ороод ирэхээр одоо би аюу улам гоё болно. Би ч бас нүүр мөрч бас ийм байгаагүй шүү дээ. Улаан тусамсаад ирэхэд нүүрч амар хууралттай тий жижиг юм. Өөрт аюу хэцүү байдаг ус. Ямар ч сан миний мэдрэмж бол одоо нүүр аюу гоё тийм чийгшээд ингээд тэгтэр таалагддаг. Хүний айс маш хуурашаад хэцүү ус тий. Өс маань ингээд урагч ингээд өвөөсөө тий. Ямар ч миний өс ингээд гялтаа хавцаагаад унахгүй мэн тий. Бүх хүнд ийм асуудал байгаа. Тэгвэл энэ бүх асуудлыг шийдэх юм компани. Тэгэхээр одоо яг үгүй бүгдээрээ энийг зөв хөгжүүлээд цаашдаа хууштай байгаа тий. Ийм байл гэж бодож байна. Бүгд та нар өөрсдөө аюул зоригтой чанга байгаараа л гэж хэлмээр. Сул дараа байх юм бол эн чинь нөгөө гомдол момдол болоо гэл бөө юм хагал үүсэн шүү дээ. Тэгэхээр маш хатуу чанга байл гэж хэлмээр. За тэг би тэгээд бахархаж байгаа нь яг юу вэ? Яг миний нэг асуултанд тавьчих хариулвал яг юугээр бахархаж байна? Ирсакаараа бахархаад байна уу? Үгүй би энэ хараа тэр хэлсэн шүү дээ. Энэ олон монголчуудыг амьдралыг сайжруулж энүүгээр бахархаж байна. Одоо манай багийнх ингэж эхэлж байгаа байхгүй юу? Энд чинь те ингээд хүмүүс ингээд амьдрал нь сайжраад одоо Ирсакт орсондоо баярлалаа гэдэг чинь хүмүүсийн амьдрал сайжирж байгаад би айгүй бахархаж байна. Гэтэ энэ манай багийнх гар би оролцоод явж байгаа байхгүй те. Манай багийн айгүй мундаг лидерүүд те одоо шууд бага босч чадж гэн цалингаа юу болж чадж гэн цолоо өндөр болгож чадж гэн те. Гэтэ би та юу хэлэхгүй бол нийтийн төлөө зүтгэсэн хүнийг би үнэлдэгэ те. Хувь хүн өөрөө бага өсгöd ингээд те ингээд өндөр цалинтай болоо ингээд явж болно. Нийтийн төлөө сэтгэлээ цогцолоорой л гэж хэлмээр байна те. За баярлалаа. За бас энэ комментүүд их гоё юм ярьж байна. Баг командаараа багч гэж хэлдэг те. Баг команд ч цалин мөнгөтэй болоод эдгээр аж аргалтай байхыг хараад багч. Одоо би нэг юм хэлээ л да. Сая түрүүчийн сард надад нэг 200,000 тонн гэдээ ороод ирэхгүй юу? Миний тэгснэ та минь таньда хайртай шүү. Та дуртай юм аваарай гэдгцэн байсан байхгүй юу? Тэгэхээр би өөрөөсөө нэрээ яана энэ хийм би манай хөвгт биш гэж би хэлж байгаа л да. Тэгсэн хийм болоо бүр амар сонир болж байгаа юм чи тий. Тэгсэн чинь дараа нь манай одоо би хэлж манай Содак олцдаг тэд ихч минээс нэрээ би ингээд эхийн 50,000-ын цалинтай л байсан тий ээжийн. Тэгсэн чинь би одоо ингээд 5 сая төгрөгийн цалинтай болчихлоо. Тэгээд үнэхээр энэ Ирсак гэдэг компани тэгээд би өөрийнхөө спонсорудад үнэхээр баярлж байгаа боловч гэхдээ яг энэ компанийг ингэж те суурийн тавиад босгоогүй өнөөдөр бид нар хаа явж байгааг мэдэхгүй. Тийм учраас цаана нэгээр биднийхээ буйныг эдлэхэд бол уртудаа эрүүл сарвал байж уртудаа амьдраарай гэж ингээ хөөрхөн хоолой загварлаа хэлсэн байхгүй юу? Гэхдээ ингээд энэ хүмүүс аж аргалтай бий болж байгаа. Энэ хүмүүсд те аж аргалтай болж байгаа үстэй те. Тэр харахад хэрэгтэй байхгүй юу? Харахтай байна. Баярлалаа. Манай содор хүний лидер бас мундаг сэтгэлтэй мундаг эмэгтэй шүү. За би ингээ хүмүүсийн бас комент ирээл байна. За одоо хоёулынх нь энэ яриа бол маш дуусахт өгч байна. За ингээд банзай даваасан бөгдөг хүн ямар агуу хүн бэ? Баяр хүргье. Амжилт өрөө ээж хүн бас л сэтгэлийн хаттай гайхан бүсгүй аз жаргал хүсье гэж ингээд бичсэн байж байна. Бас их мундаг байна. Ингээ бичжээ. Тэгээд одоо би бас танд бас урам зориг өгөх гэдэг чинь энэ хүмүүс таныг ингэж үнэлж байна, ингэж хайрлж байна, ингэж бахархаж байна танаар. Тийм ээ.
Маш мундаг ихч байна штэ. Аз жаргалын дээдийг хүсье өрөөё гэж. За анх удаага үзэж байгаа юм шиг байна. За амжилт хүсье гэж нэгэд маш олон гээд гоё гайхамшигтай өгүүд орж ирж байна. Та минь мундаг цэвэр хатуужилтай ховорхон хүн шүү. Эрүүл энхийг хүсье гэж байна. Лувсан дорж даш сүрэн гэж одоо эмэгтэй битсэн байна. За тэгээд одоо бол манай ТБ-гээс одоо бас дараагийн асуулт асуу. Миний бас асуулт дуусаагүй байгаа тийм. Хоёулаа товчлох хэрэгтэй болж байна. Цаг бас нэлээд явж байна. Би бас хажуугаар нь олон юм яриад ах шиг байна. За одоо таны одоо 2023 оны цаашдын одоо тий төлөвлөгөө юу байна? Энэ Ирсактай холбоотой. Төлөвлөгөө мэдээж директор болох байна тийм ээ. Директор болохыг хүсэж байна. Би чанс нэг юм хэлээ да. Би ингэсэн байхгүй юу? Одоо би системээр ёстой одоо мөнгөтэй болохгүй энэ байдал хэцүү болж байгаа. Олон вирус одоо тийм ингэтэй юм болон хэдэд ингэ би өөр компанид ажиллажсэн. Тэгсэн чи би тэр компанид батаа байгаад хэдэн сарын тиймтэй болгох бүр тэрээс гараад явж байгаа ингээл ярьж ингэдэг байсан байхгүй юу? Тэгсэн чи намайг өсөх тавцсан. Яг л би тэр компани тиймтэй болохгүй байхгүй юу? Гэхдээ бидний 70 хүмүүсээр яадаг гэж би нэр хэлдэг. Нэг ингэ сүнсний бид хүмүүрийн масрахтай нөгөө сүнс ингээд гараа явчихдаг. Нөгөө энерги бөөгнө шүү дээ тий. Тэр мэдлэг чадвар мэдээлэл бүх юм ингээд гараад ингээд сансар огцгоод ингээд зугаалаад байж байгаа. Тэгээд 18 сүнсний мэдээлэл өгдөг гэж байгаа. Тэгэхээр бид ингээд балбал харьцуулах тэр чи өөрөө ямар одоо бодолтой одоо тий юу яа гэж бодож байна, ямар төвшний байна, тэр хэмжээгээр тэр төвшөнд очиж мэдээлэл авдаг жоо. Шил одоо лойвч компьютер лойвчдын төвшөнд очсон л тэндээс мэдээлэл аваад өөр аяга мундаг хийсэн шүү дээ. А тэгвэл яасан бол ерөөсөө тэр 70 хүн шиг ингэж явж байгаа. За энэ тэрвш гэдэг хүн чинь ингэх гээд байгаа юм байна тий, ийм болох гээд байгаа юм байна. Энэ компанид ийм байхгүй угаасаа тий. Энэ компани боломжгүй. Миний сүүлийн авсан компани чинь 7 жил болсон компани. Ёстой болдгүй байх. Зах зээл ингээд бүр яатсан хамчихсан хамаг барааных нь өмнө унтсан тий бүх хүмүүс 20% ороод гасан компани ерөөсөө хүн ороод мундаг амжилтанд хүрэх гэж байдгүй юм байлаа. Тэгж явж байгаа удаа яг намайг ингэсээр Ирсактад очилчих жоохгүй. Энэ бол 70 хүмүүс шүү. Та нар ингэж явж байгаа та нар энэ Ирсактад очсон байхгүй яаж явж байгаад очроо гэдэг юм байна тий. Тэр боломжтой байхгүй тий. Боломж олж Ирсакт бол аюул олон хүний амьдралыг сайжруулах гэдэг. Яаж сайжруулах вэ? Би өөрөө мөнгө өгч чадахгүй шүү дээ. Тэгэхээр энэ нэг аюул мөнгөтэй тийм мөнгө олдог компани болгоод тэнд нэг аваач тий энэ өөрөө гэдэг хүмүүсээ тий. Ингэж байхгүй юу? Миний ерөөсөө Монгол одоо хүмүүсийн амьдралыг сайжруул. Одоо шил та нар энэ Facebook-аар ингээл явдаг. Тийм хүүхэд аюул хэцүү тий. Энэ хүүхэд танд өгөөч. Би яадаг гэж 20 мянга тий. Би 50 мянга өгч үзээгөө. Ерөөсөө 30 мянга л өгчээсэн. Ингээл 5 мянга ч юм аа. Гөмө осолж амаад 5 мянга өгсөж өөр гэсэн юм. Байхгүй тий. Ингээд явж байгаа нэг юм шигтэй бас тий. Ингээд айлтаас ингээд явж байгаа нэг юм шигтэйгээд 5 мянга өгч байгаа тий. Гэх мэтэр тэгтэл чи одоо яах вэ? Бид нар ингээд хангалттай ингээд өөрсдөө санхүү шийдэхдээ тэр хүн 500 мянга өгнө шүү дээ. Ядчил тий. Яг тэр 500 хүнд аюу хэрэг болох байхгүй тий. Жишээ сая төгрөг шүү. Сүүлдээ 5 сая өгнө шүү тий. Энэний чинь бид тийм Ирсак компаниг бэлгэлсэн шүү тий. За хүүтэнд хөрнөө халуун талнаа бидний энэ бол тий. Ерөөсөө бид нар ямар нэг юунд очичоод ямар халуун төмрөөр хайруулаад тавлуулж байгаа шүү дээ тий. Их орноход тэгжэл байдаг шүү дээ. Би нууцаа хийхгүй гэл тий. Тэгэхэд одоо тэр хүүтэнд төрөх халах тэр ингэсэн тэгсэн бол ерөөсөө зовлон биш гэж би боддог. Тий. Би ийм хүн амьдралдаа үзчихээж хатуур тэлийн цаана бэлэг байдаг тий. Тэгэлгүй яах вэ? Тэгэхээр тэрэн дээр ингээл би ингэсэн шүү. Ингээл одоо яа гэдэг нь ялцгай тийм байж болохгүй гэж би боддог. Зөв. За гайхамшигтай. Одоо маш их олон Ирсакчууд таны үгнээс урам зориг авч байгаа. Бас ингээд энэ комментүүдийг уншаад хараад маш их юм ирж байна. За нэг Шижирбаатар гэдэг хүн тий Шижирбаатар гэдэг хүн гэж үтсэн Ирсакчдын өрлөг ижи болсон танд амжилт хүсье гэж ямар гоё юм бэ? Өрлөг ижи болсон гэж шүү. Яасан ч мундаг гоё үг хаанасаа ч юм гоё үг хэлчихдээ өрлөг ижи гоё. Тийм байна. За миний түрүүний уншсан за хүчил өчи уучлаарай. Анх удаа үзэж байна шүү. Би ир хүн биш ээ. Эмээ хүн байна шүү. Амжилт хүсье. Амжилт өрөө тандаа эрүүл энхийг хүсье гэн. За уучлаарай банзаа даваасан бо эрэгтэй хүн байг би уншсан юм шиг байна. За тэгээд мундаг таач гэсэн одоо манай энэ ТБ одоо энэ лидерээс маань одоо энэ мундаг тий энэ хүчрхэг эмэгтэйг бас сургамж аваад яг ийм одоо мундаг одоо багийг хүчрхэг бүрдүүлээ явах тийм боломж байгаа шүү. Та нэгэнт Ирсакийг сонгосон бол тэгээд амжилт нь хүрхэн тодорхой. Танд бас амжилтыг хүсье гэж хэлмээрээ. За инхмаа гэдэг хүн тандаа директор болоорой гэж өрөөё гэж ямар мундаг
ихч вэ амжилт хүсье л гэнэ одоо ингээд энэ за энд бол ерөөсөн за ингээд энийг уншуул дуусахгүй. За дараа нь манай TP маань дараа нь одоо бас юу лайв үзэн үз ороод хараарай. За одоо бас миний сүүлийн асуулт байна. Одоо би сүүлийн гэж бодоо бас одоо хэлье. Тэгээд одоо аль хэдийнэ цаг 24 минут өнгөрсөн байна. Тэгээд бид хоёрын бас ингээд урт одоо ярьж байгаа энэ ярьслага мэд төсвөртэй 50 хүмүүс тогтмол үзэж байна. 50-аас буухгүй байна. Тэр гайхамшигтай та бүхэн бол одоо дэстер нэрэ дараагийн директор шүү, дараагийн одоо Ирсакийн том супер топ лидер шүү гэдэг бол дахин хэлмээр байна. Амжилт хүсье. За тэгээд одоо эрхэм өнөөдрийн миний урилгыг хүлээж авсан спонсороос бас энэ контентийнхаа бас сүүлийн асуултыг асууя. За та одоо энэ багийнхаа болоод нийт одоо үзэж байгаа Ирсакчуудтай хандаад тийм ээ. Юу гэж хэлмээр байна? Юу гэж уриалмаар байна? Одоо тий юу хүсмээр байна? За тэгээд таньдаа одоо энэ асуултыг нээлттэй үлдээ. Нийт багийнхандаа Ирсакчуудтай, Монголынхаа Ирсакчуудтай хандаад хэлэхэд энэ юус гэж боддог л да. Ерөөсөө нэг одоо нэг бид нэг юм ихлүүлсэн. Мэдээж ардаа маш олон хүний ярилцлага хүлээсэн ба шүү дээ. Тийм учраас ямар ч хүндрэл гарсан гуйчл гарах хэрэгтэй. Юу ч байсан шилэн дээр гიშгэн үү бид нар те мөсөн дээр гიშгэн үү те. Ерөөсөө ухснаас хүнд төрөлтөөрийн тийм пауз авах үе байдаг. Үнэхээр ядраад те аюу хэрч хүчээ ингээд засуулаад тэрийг бусааж авч чадахгүй учраас хүний нэг тайм аавна гэж яддаг тайм аав те. Тийм үе байж болно те. А тэрнээс юунаас ухраагүй шүү дээ. Зорилгоос ухрааг байхгүй те. Бидний зорилго ихтэй. Тийм учраас би хэлж байгаа юу яж л тань миний үеийнхэн эдэр юм уу те эсвэл нэг нөхөр ингээд нөгөө айгу сайн тийм нөхдөд усаад байдаг штэ. Тэрдэртээ найч надад ч миний үеийнхэн чинь манай хүүхэд гадаад амьдардаг. Надад хүн явуулдаг. Манай хүүхэд намайг тийжээд айгу бахархтаар ярьдаг байхгүй те. Би хэзээ ч хүүхэд тийжээлнэ гэж боддгоо. Бид нар ингээд би хүүхэд гаргачаад хүүхдэрээ тийжээлнэ гэж боддгоо. Яаж тэдэртээ нэмэр болдгийг билээ гэж боддог те. Шил миний хүүхэд надад амьдраад надад мөнгө явуулж би яана энэ маань эрүүл мэнд нуудаж байгаа. Энэ маань илүү мөнгө гарсан байхгүй шүү дээ. Яаж одоо энэ бааж чинь эрүүл мэнд яаж мод чинь зовж өдөрчөд тэр мөнгө өөрөө хураагаасаа те. Тэгээд одоо шил тийм учраас би нөгөө хүүхэд мөнгө явуулгаа би хүүхдэрээ тийжээлнэ гэдэг хүмүүс бол тэр ингээд харахад байх биш юм. Миний үзэл бодол шүү заяа. Ямар ч би нэг л хүүхд гаргасан бол эцээ дуустал одоо нүд бүртгэнээд гар сарвж байгаа энэ тохиол ерөөсө хүүхдээсээ юм харна гэж бол би ерөөсө боддгоо. Гэхдээ яг мэдээж миний юу тийм биш бодол тийм биш хэцүү үед бол авна шүү дээ. Би ерөөсө хүүхдээсээ бол байнгын л ингээл хэцүү үед надаа ингээд өхөөс яа өгч байгаа тийм. Гэхдээ би тэгж авахаас ичдэг. Одоо бүр ичж байгаа тийм. Мөнгө зээлэл буцаад өгнө. Тэгээс сая төгрөг 500 онц зээлтэй урд нь өгч чадахгүй заа юу. Зээлүүд иччихэж яг ч гол хэлж байгаа яахыг хүссэн. Одоо бол яадаг өдрөөсөө зээлээ би нэг удаа хүүтэй өгсөн. Тэ? Ямар мундаг. Тэнгүүд нөөц ашгүй дээ тэ би маань одоо ингээд ямарсан боломжтой болоод би ч боломжтой гарт амартай сул гартай юм шүү дээ. Тийм ч учраас өнөөдөр мөнгө цуцлаг явж байна тийм. Тэгэхээр тэр санаа намрах шүү дээ. Тэгэлгүй. Одоо тэгээд яах вэ та нар битээ эндээсээ няцаараа юу ч байсан хэн нэгнийг битээ спонсорч битээ хаа тийм ийм сайхан систем үүссэн байхад ажлыг бол ингээд өөрснөө сэтгэхэд өөр шинэ юмнууд сэтгэх тийм би бол мэдээ шинэ юм сэтгэхдээ одоо муу маш юм шивж тийм та цаг үеэс хоцроод хэрэг төрүүлж яваа мундаг байна. Та хоцроогүй та харж манлайлж байна. Тийм. Япончууд тэгдэг гэсэн тийм нөгөө хүний тэтгэврт гаргах дээрээ ерөөсөө тэтгэврт гаргачаад зөвсгөр ажиллаад юмыг ашигладаг гэсэн тийм яг зөв үнэхээр тэр хүн тэр олон жилийн яг тэр ажил мэргэжлээ туршлага байна. Залуучуудад тэр чинь байхгүй байгаа шүү дээ. Тэ? Маш олон туршилт хийжээс тэр хооронд чинь тийм гарчин. Тийм учраас та нар би таар сайхан зөвлөөд ингэ явчихна. Надаас амар их юм битэх хүсээрээ тэ. Одоо тэ спонсор байж гэл ингээл тэ. Ийм их юм битэх хүсэж. Одоо би та нараа хараад яагаад бахархаад эвтэй найртай сайхан тэ. Ингээд ерөөсө уралдаан амар шиг ингээ явж байхад бахархтай тэ. Намайг хизээ хүрл болох юм бол тэр шиг та нарыг яг ичээж би магадгүй тэ. Хамгийн том хүн байж хөр лидер болохгүй те ингэ байж битээ надад санаа зовлоо юу. Одоо миний хэлбэл уг нь бол одоо миний насны хүнд хангалттай шүү дээ те. 3 сая 800 4 сая 500 гэдэг чинь те. Тийм. Илүү хэрэгцээ байгаа. Гэхдээ би илүү шунахгүй байгаа. Гэхдээ би мэдээж директор болно те. Миний таг уу ирнэ. Угаасаа би ихний хийсэн одоо тайм аваад байгаа шүү л гэж хэлмээрээ те. Надаас тэр ажиллагааны үйлдвэрч одоо битээ надаас юу авах вэ? Шантрашгүй мохшгүй зориг те твчээр хатуурчлын туйлыг л надаас сураарай заа юу.
За маш гайхалтай хариулт хэллээ. За одоо сүүлийн 2 3 хүн бас комент бичээд байна. Уншаад өгөө. ТБ лидертэй амжилт хүсье. Үнэхээр үлгэр жишээ сайхан хүн шүү гэж шүрэн зэрэг гэдэг эмэгтэй бичсэн байна. За энд бас нэг эмэгтэй бичсэн. Дорногов сайн шандаас базар сүрэнгийн багийн гишүүн байна. Энд байгаа ганц дайчин ганцаардахгүй хөөг инхма гэдэг лидер бичсэн байна. За мундаг хаагаа газраа л одоо тий тулаан түгөө мандуулаа зогсож байгаа. За энд бас нэг эрхэм спом энэ та Ирсакийн хамт олонныхаа эв нэгдлийг эрхэмлээрээ амжилт хүсье гэдэг ингээд бичсэн байна. За ингээд ер нь бол өнөөдрийн бит хоёрын маань одоо контент маань энэ хүрээд одоо тий жаргах гэж байна. Тэгээ миний өнөөдрийн урилгыг маань хүлээж авсан эрхэм одоо хүмүүн Гэлэг Шарвын одоо тэр биш таньда маш их баярлалаа. Тэгээд одоо би танараа бол үнэхээр бас цаг ямагт хүндэтгдэг. Энэ Ирсакчууч гэсэн хүндэтгэж байгаа, баярлж байгаа, талархаж байгаа. Тэгээд үнэхээр одоо миний урилгыг хүлээж авсан танд маш их баярлалаа. Амжилтын одоо түүх контент маань одоо энэ удаагийн одоо 5 дахь дугаар нэ 4 дахь дугаар нь одоо өөр дугаараас мэдхий байж ах шиг байна тий. Тэгээ яалтч одоо хүмүүс надаас асууж байсан л да. Яагаад одоо ТБ-гээ оруулаагүй юм бэ гэдэг. Яг хөө би бас энэ дээр бас жоохон хувь хүний хувьд санаа зовж ирсэн. Яг юм гэдэг чинь бас нэг ирэмт стра гэж нэг юм байдаг. Тэгээ мэдээж яг хөө би бол нөгөө бас залуу учраас алдаж онох юм байна. За тэгээ яг энэ контентийг бол яг ийм өнгө аястай биш. Арай өөр байдлаар эхлүүлсэн боловч явж нөгөө тэний хүн ямар юм олно гэдэг үлээ. Тэгээ нэг контентын ерөнхий дүр зураг нь ингэж таарсан. Тэгээ яг энэ контент оруулсан уг нь бол тийм. Тэгээд лекцээр ихлэд оруулсан баггүй. Тэгээд энэ одоо бас контентийнхаа одоо бас энэ дугаар зайлшгүй одоо орох хэвээр хүнийг бол өнөөдөр бас миний урилгыг хүлээж авсан туйл их баяртай байна. Тэгээ маш илэн далангуй сайхан ярилцсан таньдаа их маш их баярлалаа. Таны маань одоо энэ хэлсэн ярьсан зүйлээс маш олон одоо монголчууд маш олон ирсакчууд одоо бас урам зориг авсан байх. Нэгийг бодож хоёрыг тунгаасан байх гэж найдаж байна. Тэгээд таньдаа бас эрүүл энхийг за амжилтын дээдийг за ястай 2023 онд директорийнхээ цолыг хамгаалаад тий ингээд энийг бол одоо бүрхэн бол тодорхой та бол үнэхээр гайхамшигтай баг командтай ийм одоо сайхан хайрд бол одоо юу гэх юм хайр одоо бид бүхний одоо туйлыг хүсэл ийм сайхан баг команд босгох хүсэл байдаг шүү дээ. Тэгэхээр энийг бол та бол хийж чадсан. Монгол Ирсакийг дэлгэрүүлж чадсан. Түүхэн гавьяатай хүмүүн. Тэгэхээр таньдаа маш их баярлалаа. Тэгээд өнөөдрийн ингээ лайв аян хүрээ жаргая. За тэгээд өнөөдрийн лайвыг маань одоо битэрийн одоо энэ хөө амжилтын төв контентийг маань бас идэвхтэй сууж тасралтгүй үзсэн 40 50 60 хүссэн одоо энэ Ирсакчуудаа маш их баярлалаа. Reaction гэтэл одоо баг 300 гарч явах шиг байна. Comment гэтэл 200 уушд өгч байна. За like гэтэл одоо өнөөдөр 80 90 болчихсон явж байна. За үзэж байгаа хүн бол одоо яалтчиг одоо 40 50 60-аас бол буухгүй байна. Дандаа өсөлттэй байна. За тэгээд цаг одоо 30 хэдэн минутын лайв маань хүлээж авсан та бүхэнд маш их баярлалаа. За тэгээд бүгдэнд нь амжилтыг хүсье. За ДБ спонсортой сайхан амраарай. Удаан жил ясан бол хүлцэл өчье. За тэгээд баяртай. За баярлалаа. Бүгдээрээ сайхан амраарай. Баяртай.